За дархан подкастын энэ удаагийн дугаар эхлэж байна. Тэгээд өнөөдөр бол манай дархны алдарт. Алдарт. Нэг хороол хамтлагийнхаа маань ирсэн байна. Тэгээд өдөр явсан нэг товчхон танилцуулж тэ. Тэгээд дээр нэг танилцуулчих гэсэн чинь бүгдөө таньж байгаа байл гэдэг. Гэдэг шиг тэ. Тийм амар. За сайн байцгаана уу бүгдэнд нь нэг хороол хамтлагийн зүгээс үзэж байгаа өдрийн өглөөний оройн мэндийг хүргье. Тэгээд нэг хороол хамтлагийн анх хоёр анхаа гэдэг. Тий, анх хоёр овгоо хэлхүүсэн. Тийм иргэсний дугаараа. Нэг хороол хамтлагийн гишүүн багий. Миний баруун гартал нэг хороол хамтлагийн гишүүн хуйга. Нэг маань Зүүн аймгийн одоо Хилийн нам золбоо маань. Тэнд ажилтаа, тэнд амьдардаг. Тийм байна да. За сони юу байна? Биш нэг хороол хамтлагч чи дөрөвлөхнээс юм уу? Ер нь бол 6 байсан. 6 байсан та. Тийм үү. Нөгөө хоёр нь яасан. Хоёр нь яг нөгөө ажил амьдралаа хөөгөл явж байгаа да манай хоёр. Яг нөгөө хоббитоо дуртай нөхөд мэлж яахгүй. За ямар сэдвэлээ Тэр чинь дургүй байсан л яа. Шар айрыг уухгүй гээд уун уухгүй гээл. Тийм манай хамтлагч нь уудаг нэг л хүн байгаа. Тэр маань миний баруун гартал сууж байна. Өнөөдрийн дугаараас Апогийнхаа хамтарч ажиллаж байгаа. Тэгээ хамтран ажиллаж байгаа. Өөрөөсөө бас нөгөө үндэсний үйлдвэрлэл нийслэл драфт П энэ удаагийн дугаарт Савн шинжлэгдсэн. саун шинжлэгдээд энэ чинь хоёр төрөл байгаа. Бас медаль нэгдсэн үү? Энэ юу н таг нь хоёр өөр онгоод. Томоор онгоод. Тийм шүү дээ. Жижигээр онгоод гэж. Миний үед чинь нөгөө ийм байхгүй. Урдаг байсан байхгүй. Бол маа юу вэ? Өглөөг. За тэгээ хэдүүл ямарсан шар айрыг анхаад. За тэгээд. Алийг анхаа. Аль сар хавлгаатай. Шинийн л явах хэрэглээд үзчих та. Ямар ч шалтгаан. Доторх нь бол угсаа адилхан байна шүү дээ. Тийм баг. Амт нь өөр өнөө ямар байна хэлээрэй. Алийг ингээд задлаад амсаад үзчихлээ. Алийг тийм. За тэгээ манайх бол за нэвтрүүлгийн ихэнд яг одоо бас анх удаа үзэж хүмүүс юм уу те. Тэгээд чөлөөтөө ямар нэгэн одоо шашин шүтлэг улс төр нам эвсэл эсвэл аль нэг байгууллагыг нэг магтаж муулах тийм ярихгүй хүний нэр хүн бол муулж болно те. Хүний нэрийг хэлэхгүйгээр муулж байгаа. Хэлэхгүйгээр эзэн мэдчихийдэг те. Өөрөө сонсоод тий. Тэгээд гоё чөлөөтэй ярьдаг. Окей. За одоо жоохон тэгээд чөлөөтэй явж байгаа. Тэгээд одоо нэг толгочээ тий. Айгуу жоохон бие барилттай хэлчихлээ тий. За ахтагоолда бас ажлын амжилт төсөй тий. Тий. Гоё юм. Энэ арайч ингэж явахаараа аяг шиг уустай. Харин тийм ээ ингээд таглаанараа ингээд бүтэн ингэж яваа. Борцоо шиг харагддаг юм байна чи. Сони өнөртэй. Нэрээ ийм байд. Өнөр яасан сони. Эвгүй өнөр өмөртэй юм бэ. Ингэж за том юу гэхээр одоо бүр ийм том амтай орлоо юм байна. Том амаараа тэгээд ууж болно. Жижигээс нь авлаа. За энэ нөгөө нэг ска юуны аягны оронд тийм бай. хэлээд. Эсвэл нөгөө фейс дээр юугаар үлээ нэг яг ийм саунд хоргог моргог гэсэн. Тий. Тэрэн дээр бол ингэ хийгээд тагсаалаа гэж байна. За нэг хорооллын угаасаа орж ирсэн юм чи хэдүүл бас хамтлагийн тухай нэг хальт жоо ихний хэлж ин тэ гоё ам хаалхан ярьчих л да. Анх хэдэн онд ер нь хамтлаг байгуулагдсан. Хин анх санаачилсан. Бид нар бол одоо багийг анх санаачилсан болон үүсгэн байгуулсан. Гэж ер нь бид нар юм боддог хгүй. Үгүй шүү дээ. Манай анх хоёрын санаачлагаар би бүр нэг хороол гэдэг хамтлагт орно гэдгээ мэдээчгүй явж ирсэн. Тэгээ анхаа ерөөсө тэгдэг гэсэн бохоо. Одоо ер нь зүгээр мэндэ битэр бас ярьж л нэг хороолыг анх ер нь нэр хийн яасан бэ? Тэгээ битэрээ би багийн юм болов. Бид ойлоо нэр баг гэж боддог. Анхаа ерөөсө орж ирэх байхгүй. Тэгсэн яг ноён ноос ноён. Гэхдээ ингэсэн нөгөө нэг бид чинь дандаа нөгөө нэг байрны хүүхдүүд микси Йотонгийнхан тэгэл анх нөгөө нэг зүгээр яг нэг хоолоонд орж үзье гээд нэг сонирхолтой дотроо нэг дуртай баа штэ. Тэгээд манай хамтлагийн одоо Батка хонгороо гэд байсан. Тэгээ манай байрны өөдөөс харсан айлын нэг түмээ гэд залуу. Тэгээд Харка гэд ингээд дандаа манай Йотонгийнхан тавуулаа суглаад гарахгүй юу? За ер нь студ орж үзье гэд. Тэгээ гараа яг студ руу гараа явжсэн чинь уул даваад алхаж яахгүй тэг чи жоохон хүүхдүүд мөнгөгүйсэн чинь. Шин дотроо студ байдаг. Тий. Хэдэн онд 102.5 явж байгаа байхгүй юу? Ганбаяр ах юм.
190 чинь театр дээрээс. мэдгүй шинийх нь оюуны ирээдүйд байсан шүү дээ. оюуны ирээдүйд сүхэ Сүгэ тий. Донгор сүгэ. Ааха. Тэгээд уул даваад яг уул руу ингээл өсчихсэн чинь багита таард. Чи хитүүр ингэ. Үгүй юу? Нэгдүгээр хүс. Тэгэхээр он нь хийцээ гэсэн. 5. Хоёрдугаар хүс. 6 юм. Уул даваад Яг алхчихсан чи баг. яг тэр үе бол 5 байхгүй. Тийм ээ. Тий. Намар те. Тий, намар. Тэгэл яг уул даваад алхчихсан чи багита самдад харчихгүй юу? Юу гэж явсан? Нөхөр юу гэж явжсэн? Би 1 кг явж байхгүй. Тэр үед тэгээд уул давах хооронд нөгөө зодооцлоо мохон болохгүй юу? Тэргүүр шиг юм байна. Яг тэр газараар бол тийм юм байд. Тэр газраар бас нэг зодоо болдгоо газар байдаг. Жимтэй. Тэгээ тэгэл яг яасан чи багита тараад ингэгээ явж хамт явах уу гэл. Тийм хамтлаг болол тэгэл. Одоо тэгээд яг тэндээс үлдсэн нь бит хоёр л байна л да. Яг тухайн гişүү. Яг анхных нь. Яг анхны нэг уул давж исэн гişүүдээс. Алхаж явж ирсэн гişүүдээс. Тэр чинь Тэгээ шууд уулан дээр таарангуутай. тий. Би ингээ хамтлаг болохгүй явж байна. Чи явах юм уу гэж шаасан. За би хамтлаг болъё гэл. хамтлаг ч гээгүй юм а тэр чинь. Юу яа. Үгүй зүгээр хоолонд Бэлтгэл хийж үзье гээд. Чи орох юм уу? Нөгөө тгий. Тэгээ дуу муугаа бэлдээгүү. Бэлдээгүй. Зүгээр нэг би нэг ингээд дэвтэр дээр нэг юм бичсэн. Үгүйцсэн. Тэгэл тийм тэнгүүтээ очоод Панограм нь яг уу. панорам нэг юм байсан юм гэж авсан. А тэгээд нэг бослог Тэр үчиг панорам олддгүй байсан шүү дээ. Тий. Бараг нөгөө FM-с ч авсан байж магадгүй. Мэдгүй. Одоо яг яагаад FM-с шатсан. Айгүй тэр сүхээ санал болгоод А нэг юм аяа байна гэл те. Тэгсэн чи юу. Тэгээ тэр үе чи студ шин шог юм байлаа шүү дээ. Гэхдээ хамгийн яг тухайн үед хамгийн боловсронгуй студ нь 102.5 тэгээд 106 байлсан байхгүй. Тий. Яг бидний үед. Тэрнээс өмнө бол нөгөө NTM гээл те. Тий. Бараг иргэнэг гээл те. Яг юм те. А тэгэж яасан юм те. Тэгээ одоо байгаа гişүүд нь хийзэнээс юм. Тэгээд анх хоёгаа чинь 7 оноос тий ондоо. Нэг удааг юм шүү те. Үгүй тэгэл яг яалаа. явцдаа дуу бичүүлж ганц нэг ингээл явж байгаа л тэн зундаас чинь нөгөө шигшигдээл ингээл нөгөө олон нөхдөөс чинь шигшид гэж Чигтэй сонсдгоо. тий. А тий. Янз янзын хүмүүс байгаа шүү дээ. Зүгээр бол анхаа бол анх сонирхлоороо бага нөхдүүдийг тгий гэсэн нөхдүүдийн дагуулж явц те. Тийм. Тэгээд нөгөө гол нь нөгөө анх 102 дээр очиод орсон чинь нөгөө юу ч бэлдээгүй ингээл бэлтгэлгүй нөхдүүд чинь ганц нэг дэвтэрний цаастаа үгтэй яваал очсон чинь яг ингээл за одоо ингээд орчих гэдгсэн чинь баги харка хин Хонгороо. Бохти хонгороо. За тэдээ ч хонгороо ч яах вэ? Бид хэдийг яг за яг таад бол яг болох юм байна гэд хэлжсэн. Сүхэ. Тий. Тэгээд сүхэ тэгээд яг явж гин яг болох юм байна. Ер нь бол болох юм боломжтой юм байна гингүүт нь тэндээсээ гарангуудаа за ер нь яг авлаг бол. Тэгээ нэг орол гэдэг нь. Тэгээ нөгөө бичүүлж дуусчаад сүхэ тэхгүй юу? Энэ нэрээ яах юм? Ямар хамтлаг гэх юм? Дууга юу гэж нэрлэх юм бэ? Тэгэхээр нэг байрных юм чи нэг орлол гэж нэрлэж гэл. Ер нь бол нэг яг тэр хамтлагийн нэрч бодож очоогүй болохоор. Яг л тийм ус. За тэгвэл анхдагч нь анхаа байсан байх шүү. Тэ одоо та хамтлагийн ахлагч гэж байх уу? Ахлагч нь Энэ төгсөн шүү. баг болсон шүү. Тийм манай багийн ахлагч байсан. Бид чинь бас гоё хүүд насны шинд орсон юм. Би чинь анхаатаа тэгж бид чинь таар бичлэгэнд ороод тэрнээс чи өмнө бол мань бол бүр би төмөр замд чинь бид чинь бас нүүл ашиг хамтлагсан. Би ч бүр төрөөч байсан биш тийм. Чи нөгөө зэнжиг ихтэй театр дээр нөгөө одод болох хүслэн одод бидний дунд тий бага зэмцэнэд болоод тэгээд нөгөө модон микрофон бариад дуулдаг. Тэр үед одоо энэ нөгөө нэг дөөрэж дуулдаг. тий. Одоо I stop-ing copy хин сайн дөөрэж ин. Тий. Тийм байсан. Олны танилуудад дөөрэж тий. Олны танилуудад дөөрээд. А тэгэхэд бол чи бүр урлагийн хүн байсан биз шүү дээ. Тэмцээн орлоонд ордог тий. Бид чинь бүр Улаанбаатарт одоо манай энэ хуучин байсан залуучуудаас ч бас байгаа шүү дээ. Одоо манай төмөр замын бид чи хотод очиод одод болох хүсэл ингээл бүжгийн тэмцээн байгаа. Тэгээд явчихсан. Одоо ер нь нэг хипхоп хамтлагууд хөвчлэн дандаа бүжгэлж ирсэн нөхдүүд тий. тий ер нь тий. Тэгэл хипхоп болсон байт юм л тий. Тэгэхээр яг бидний нөгөө хүүхэд байх үед чинь хипхоп дуулдаг баачканаар чинь жоохон сахилгагүй баачканаараас аахгүй. Яг нэг үйл. Тийм л тий. Барай гэдэг зохио зодоо. Барай гэдэг. Ваги барай хийжсэн. Үгүй би удлахгүй. Барай ингээд одоо зарим хүмүүс бол ойлгох болох. Барай нэхэр ерөнхийдөө бол дээрэм шүү дээ. Массаж л хийж байгаа шүү дээ. Одоо барай гэвэл одоо үгдийг ойлгохгүй л дээ. Барай гэдэг үгийг ойлгохгүй байхгүй. Тийм баг. Тэгээ ерөнхийдөө бүгдөө баг анхаа барай хийжсэн үү?
Гүй би чинь дараахан хөвгдсөн шүү дээ. Баг л ирнэ юм тий. Тий. Манай хоёргээ бас би ч бас дараахан шүү дээ. Тэгээд энэ юун дээр бас манай боги байгаа. Болдоо. Тий. Боги чинь боги ороод тий. тэгээд дараа нь би ороод Тэгээ золбоо. тэгээд золбоо болсон. Хамгийн золбоо. Тий, яг үнэ гэсэн. Тэр чи хэдэн онд яг ингээд 6-лаа боллоо бид чи. Тэгээд 6-аас өмнө байснаас чинь 7 онд л яг Батка үлдсэн шүү дээ хамт. Миний Батка байсан шүү дээ. тий. 2000 Тэгээд боги ороод Тий. 2007 онд бид чи яг 6-лаа ингэж цугсан байхгүй. Аа. тий 7 онд яг 6 болоо. Яг үнэ. Тэгээд анхны тоглолт моголт хийжсэн дээ. 2007 онд чи бид Тоглолтоо Хоёр дахь нийслэл хийжсэн. хийсэн тий нэг хийсэн тий. Театрт Ер нь хэдэн удаа тоглосон юм? 3 тоглосон Тэр чи одоо дууны сан хэдтэй вэ? Яг өөрсдөө. амар их. Өө тэр үеийн ингээд 10 Том итгэхээр. нэг сүүлд нэг 5 гаргаж үзсэн гэсэн чи 13 4 дуу. 13 4 дуу байд юм биш. Бид чи Хэд юм бэ? Одоо ч тэгээд дуундаас зарим нас байхгүй л байгаа. Гэтэ одоо яг Өөрөөсөө ч олохгүй байна. одоо жишээ нь та хэд чинь яг нөгөө нэг одоо юу гэдэг чинь энэ тэнд дуулахад бол яг нөгөө нэг цайны бүр гарын хэдэн дуу байгаа үстэй. Тэр чи хэд вэ? Яг одоо бүр чаас хийсэн. 6 дуу. 6 7 дуу. Тэгээ цаана бол бас томод байж л хараа шүү дээ. Тийм байгаа. Одоо нөгөө тэр үе чинь нөгөө бичлэгэнд орсон нөгөө бичлэг чи одоо хөгжмөндөр тэр шаардлага хангахгүй. Тийм ээ. Тийм шүү дээ. Тийм, Тэгээд тэгэл шинжилээлтэй. ааха дахиад шинжилээ. Бид чинь сая одоо дундын намгийн тоглолтод ороод тайзан дээр ингээл гараад нөгөө зарим нэг хүмүүс нөгөө аялгау гэж дуугаад дуулаачаа гэл ингээл тэгнэ шүү дээ. Тэгээд ингээд тавихад ер нь бол Шаардлагатай голөгдөж эхэлж байгаа шүү дээ. Тэгэл дуулаагүй дуугийг нь дуусангүй гэж загнуулаад тэгэл явж гинэ ер нь. Тэгтээ энэ зүгээр одоо нэг сүүлийн яг энэ 2 жил ч юм одоо нэг тийм ажиглагдаад байгаа сте. Буцаад одоо нэг яг тэр үеийн олд скул гэх юм хаашаа тий. Буцаад нэг эргээд байгаа юм уу? Тий. Ер нь тэгж байгаа. Өөрсдөө. Тэгээд тэр үед одоо юу гэдэг та нар ч одоо оюутан яг л нөгөө нэг урлаг уран сайхан сонирхдаг байж байгаад тэр нэг болцсон байгаа шүү дээ. тий. Тэгсэн юм уу нэг ороод урд хорт ажиллаа. Тэр нь эзэнээс юм. 9 оны сүүлээс л. Анаг үндсэндээ одоо 2005-аас 9 он хүртэл 4 жил буцалтаад Тий. тэгэн удаа хизээ буцаад илчиж байгаа. Саяхан штэ, нодлон штэ, найз дуугаар л юм. Бид чи ерөөсөө ингэсэн байхгүй. Наа амтлын хэд маань 20 жилийн ой гээл. Тэгсэн. Тэгэл тэрэн дээр бид чинь Дуулаад. найз гэдэг дуу чинь гараагүйсэн шүү дээ. За. гарсан шүү дээ. Гөө зүгээр яг хар зураг шатн дээрээ л гарсан. байсан. Тий. Ер нь бол. Зүгээр хар зураг нь гарцсан байж байгаа л. Тэгэл бид чинь наавынхаа эдийн тоглолтоор чинь ямар дууг нөлөө бид чинь өөрсдийн бодод дуулаад тайзан дээр гардуулдаг чинь. Юу штэ. Ямар ч наавын нэг дуу дуулсан юм. Өөрсдөө Яг өөрсдийнхөө юм Оруулаад. Тэгээ бид чинь за ерөөсөө хэдүүлээ нэг бүр нэг завсар завь юм хийх наашийн тий. Зүгээр нэг өөрсдийнхөө сонирхлоор дууга найз гэдэг дууга ямар ч хэдүүлээ гаргачих. ерөнхийдөө бол нөгөө нэг дуртай болохоор хийгээд байна. Тий, яг Эсвэл одоо зах зээл байгаа болохоор юу гэдэг нь. Хоёулаа жахсан байгаа шүү. орхиж чадахгүй байхгүй. Дуртай болохоор л хийгээд явж байна яг үнэндээ. Тэгээд тий. Одоо жишээлбэл манай золбог хараа штэ. Хаасан замын үдээс ирэл Тий. хоолоогоо өчөөд буцаал ажил руу. Тэгэл нэг тоглолт янз янз юм болохоор студ байхгүй. ирээд Тий. явж Чи хоолгоо өгөөл шууд хоолгоо явуулна үстэй. Тийм байхгүй штэ. Замын студ нэг үйдүүлээ. тэгээд Студ нэг юу алах юм шүү. Орц цолгоны хамттай байгаа. Бидний нөгөө Цаанаас нэг өр монголчууд нь орж иж хоол авчулдаг. бид дэш нөгөө бацаан багчаа. Бараг орцоолгон хамтлагтай байлаа штэ тийм. Харин тийш штэ. Бараг 1-р орсны 1-р хамтлаг 2-р орсны. Би ч өөрөө бас тустай юутай байсан шүү. Хамтлагтай. манай мэндээ өртөө Золбоо ч бас юу эрдэн сураг бараг хамтлагтай байсан юм шүү дээ. Тий. Бүр нэр би ч бас хамтлагтай байлаа шүү. Гялалцах хотод шааждаг шүү. Гөө дөлөөд хоёр чинь бараг Тэр чинь хамтлагтай. дараа тэр чинь дараа. Би дөлөө байраас дараа нь. Нэр жагаа байж ороод ирэв. Нөгөө ийм нүдтэй ингэж ордог. Бас юм байна байна. Гэхдээ ер нь зүгээр тэр үед их гоё байжээ те. Тий. Урлагт амар дуртай те. Бүр тэр бүжиг бэлтдэг одоо манай байрны ах нар би ч төмөр санах шүү дээ. Тэгээс нөгөө чертакн дээр гараад бэлтдэг. Тэгшин талбай олдохгүй те. Цемд ер нь олдохгүй. Тий. Тэгээ чертакн дээр их тэгшин байдаг гэл. Өдөр шөнөгүй. Тэгээд орцсон гитар дараал дуулсан те. Тий. Ер нь тэр чинь яг ер нь бол бараг соёшихгүй юм байсан шүү дээ. Тухайн үе Тэгээ тэр үч нөгөө сооршил маршил гэж юм байгаа. байхгүй тий. Тийм ээ. Тэгэхээр тэгж гинөө. Тий. Тэр тийм байгаа. Тэгэхээр нөгөө мэндэ ч бас гоё.
дуулдаг өсөн шүү дээ гитар. Тийм мэндэ чи манай Гитар байна. тоглоно. Тэ? Орцонд юу гал тэ? Тэ? Дуулсаар Дуулсаар ба. одоо ч дуулсаар байгаа л та мундаг байгаа л та. Өөр юу яцхан. За тэгээ одоо шинэ уран бүтээл яах вэ? Тэгэл нөгөө нэг хоббигоороо тэгэл завсар зайгаараа тэгэл хийгээл явж. Одоо тэгээ нэг тоглолт дуусах юм уу? Бодол байгаа ерөн зүг. Яг бодол Яриад байх нь байна. Бид өөрсдөө бас яг хоорондоо бас ярилцаад яг тохирсон юм байхгүй л байна. Тийм. Хүмүүс болохоор одоо танаа хийгээч л. Би одоо бас нэг юм ингээ бодоод байгаа юм. Одоо зүгээр яг энэ хүндээ л хатуу хэлэхэд. Ингээ тоглолт гингод нөхдүүд өөрсдөө цөөхөн дуутай. Тэгээд баахан найз нөхөд таньдаг хамттай авч тоглолч. Тэгэхэд одоо энэ гавьяд ариуна гэх юм штэй эдгэр чи ингээд 100% өөрсдийнхөө дуугаар ингээд дуустал явж байгаа байхгүй тий. Тэгээ зарим нэг дуу Эхнээсээ дуустал нөгөө. эхнээсээ дуустал яг тэр үнийг хэлж байгаа байхгүй тий. Тэгвэл манайхан нэг 3 дуутаа шаасна. Тэгэн гутаа дондоор нь баг тий юу юм бэ? Өөрөх нь тоглолт нэг 20 минутын тоглолт үлдсэн баг цаг юу юм бэ? 2 цагийн тоглолтын тий үлдсэн цаг 40 минутын баахан зочин артистуудаар гуснаа баг төгсгөлд нь нэг дуу тоглоод. Тэгээ тэгж тоглолт бас хиймэр байгаа маа тий. Яг хүмүүс ингээд тэрийг одоо юу гэдэг эсвэл одоо өөрийнх нь нэрэмжит би даасан тоглолт гэж бас гол юм тий. Нэршлэн өөрчлөөд одоо юу гэх өөрөө одоо зүгээр ямар бодлоор хийж Хамтарсан байгаа тоглолт. ямар бодлоор хийж байгаа юм өөрөө одоо жишээлбэл нэг 4 дутаа 5 дутаа нөхрөөж байгаа тоглолт хийгээд за одооны тоглолт хийгээд болий гэл хүмүүсний тим байдаг шүү дээ. Тиймэрхүү өнцгөөс байж болно. байж бол тийм бас ой мой байж болно шүү дээ. За тий. нэг аач маань. Тэгээ гой найз. Тэгээ ерөнхийдөө Төлхөдөө ураад ингээ хамтдаа гоё ингээ ойгоо тэмдэглээд ингээ баяр болгоод тоглолтоор гэхдээ ер нь бол мөнгө олох гэж тоглолт хийдэг хөө тий. Мэдгүй манайх ч одоо Ер нь зүгээр бусдыг ярьж 2008 оноос хойш тоглолт хийгээг болоо мэдгүй. Залер мөр гэлээ. Бас нэг юм ажиг. Харин олд юм уу яа тийм манайхан доор комент бичээрээ тий. Зүгээр яг зүгээр надад бас нэг юм жоо онцгүй юм нэг харагдсан. Зүгээр яг муу юмуд нэг л ярьч тий. Зүгээр одоо жишээ нь ингэж байгаа байхгүй юу. За энэ тэрэг хамтлаг гэдэг яг тий. Зүгээр юу гэдэг юм манай монголч жижиг гээ шүү дээ. Ялангуяа Улаанбаатарт л хэдхэн тоглолт болж байна тий. Тэгээ Улаанбаатар тэгэн гот өнгөрсөн жил ингээл харж яхад яг ижилхэн нэг цаг үед гарч ирсэн нэг хамтлаг тоглолтоо гэхин гот тэрнтэй нэг зэрэгцээл шуумын сонсдог юм аа тийм. Дараагийн 7 хоногт нь баг тий. Ойролцоо ингээд хамтлаг найз нөхдүүд байжээж тий. Одоо зэрэглээ булаасж байгаа юм шиг. Яаж байгаа гэгүүд энэ тоглолт хийчих би яага болдгоо гэдэг юм шиг тий. Бүр ингээ араас ингээд так гэд Ер нь нэг сүүлд одоо энэ сүүлийн нэг 2 3 жил ер нь баг чинь зүгээр байдаг л хэвийн зүйл болсон юм шиг тий. Тэр надад нэг тийм ходрохгүйч юм шиг тий. Эсвэл одоо Гэхдээ би бол тэгж одоо тэгж хараад байгаа шүү дээ. Тэгж ойрхон тоглолтыг нь хамаагүй дээр урамтчдын өөртөө сонирхолж байна. Одоо нөгөө залуучууд чинь чөлөө цаг аягаа зүг боловсон гэдэг болсон. Тийм ээ. Заавал тэр тоглолтыг хүчээр үзэхгүй өөртөө сонирхлаа гэж. Надад бол зүгээр сайн. Тэр үзэгчдийн хувьдаас бол тэгж байгаа байхгүй. Одоо чив тэр одоо юу гэдэг чи нэг хамтлаг нэг ороод би тэгэн гол одоо юу гэдэг яг ингээл хамтдаг байж шүү дээ. Чив тэр найзууд яг хоолоо булаацлж байгаа. Тий. Чи тоглолт хийхэд ярьж сонсчингуудаа би яг сарын дараа өөрийнхөө хамтлагтаа яг адилхан төстэй дуунуудтай тий ингээд ойролцоо гарч ирсэн хамтлагуудаа юу гэдэг 7 хоногийн дараа би адилхан постэр гэг үнсцаал. тоглолтоо зэрэгцүүлээл тий. Тэгэл нөгөөдхөө ингээд чамааг шатах гэдэг юм уу эсвэл яах гэдэг юм. Тиймэрхүү байж магадгүй. Тэгээ тиймэрхүү юмуд ингээд яг сүүлийн үеийн тоглолтууд дээр ингээд харагдаад байгаа хөөх. Тэгээ ингээд тав гээл араасаа ингээд яваал. Тэр жоохон тэрэн дээр ингээд манай идэж бас тий үзэж байгаа юм хамтлаг товчд бас тий бодолтой хоорондоо ярилцаа за найзууд нь тоглолтыг чинь таад гоё тэмчичээрээ за дараа нь таад одоо юу гэдэг чинь хэсэг хугацааны дарааж гэж болно шүү тий. Манайс өсөж одоо дэмжинэ гэл. Тийм яриа өөрөө байвал гоё ихгүй юу. Тэгээд тэр чинь үзэгчд ч гэсэндээ яг ингээд яг өнгөрсөн жил бол үзэгчд нөгөө хамтлагын тоглонгууд нөгөө нэг урдан зочин артистууд бүгд очдөг. Тэгээ баг нэг тоглолтоо ингээд 2 удаа. Тэгээ 2 удаа 3 удаа ч үзэж байгаа юм шиг адилхан болоод авчихс тий. Тэгэхээр чинь тэгэл нэгсэлтаа ингээд нэг юунуудаа ингээд одоо тэр зэрэглээ хуваагаал аль талдаа ч онцгүй л тий. Би бол тэгж бодоод л тий. Тэрнээс үзэгчд ч яах вэ тэгэл мөнгөтэй үзэл мөнгө үзэхгүй мөнгөтэй үедээ үзэл мөнгө үедээ үзэж чадахгүй байгаа шүү. Үзмээр байл үзэл тий. Үзээд. Тэгш манайг урвчин гурлаад тахных уу төрсөн? Тий. Энэ хойно юун дээр манай микрийн цаана байдаг төрх шүү дээ.
Тэнд чинь төрсөн шүү дээ. Би л одоо. Тийм үү. Би бас тэнцээд ирсэн. Би ч тийм төрсөн л дөө. Тийм үү. Тэр үед чи Би бол юу хичээлээ шүү дээ. Би бол одоо Би бол ингэж бодож байна. Би бас тэнд төрсөн байх гэж бодож байна. хичээлээ шүү дээ. Би морин дэлэн дээр чийсэн. Манай бүгд унган Тэнд дарахнаа. төрсөн. Бүгд унган дарахнаа, бүгд хуучин дарахнаа. Би бас Хуучин дараханд хүн болно гэдэг чинь алаан багхгүй. алаа. Алаа. Төмөр замд бол бас алаа шүү Төмөр замд явсан бол тэгэл юу цэрэгт 10 жил байсан ялгаа. дээ. Нэг харааг бол ээж яваас арай гэж нэг хулгаагаар харааг бол орохоор дэрэмгийнх юм чаа. Явуулахгүй Аа аюу. тийм Тэгээд шүү тоглох. дээ. Газ сэлүүлчихгүй. Тийм л байсан шүү дээ. намайг явдаг багт амар ширэг шүүн гараад. Байн. Нөгөө хайчны нэг талын нэгэ барьцсан урж. Морь унц бакал унцсан гэдэг. Ер нь мортел үрээд идэв байсан шүү дээ. Танаа Тэд чи дугуйтай очиж гоо. танаа хамтаас бол багийн нэлээ юу атман уу? Үгүй. Барай идэг үү? сахилахгүй нь- Атман чинь барай идэм юм шүү. Үгүй ээ. Сахилахгүй л хэвгүй. Өөрөө зүгээр Сахилахгүй л баг байсан шүү дээ ер нь. атмаа гэж ямар байх вэ? Зүгээр нөгөө Хүүхдийн пүүз мүүз бол яг нэг хөлний хоёр бүзийг хоёр хүн зарж исэн түүх байгаа. нэг хөлний хоёр пүүзээ. Тэ. Нэг хөлний нэг л пүүз байт юм шүү. Нэг хүний хоёр нэг хүн хөлөнд орж байгаа хоёр шиг бүзийг хоёр өөр хүн зарж байхгүй. Аа зөв нэг нэгээр нь туссан даа. Нэг нэгээр хүмүүсгээд. Үгүй нэг нэр юмс. Өөрөөс нь марччих гэдэг юм аа яасан ч гэдэг. Тэгээд Энийг дугаа авч яа дугаа гэж авчих. Үгүй шүү дээ. Тэгэл өөр юм хэлээ шүү дээ. Чолоо бол зарж ирсэн үү? Жолоо болоо зарж байгаа. Тэгэд доош орж байгаа юм шүү. Аа тэгээд дэрээнд бол тэгдэг байсан шүү дээ. Ингээд сууж байгаа дарангууд ахнаар сууж байна. Тэгэн удаа газраас нэг жолоод энийг тэдэн дээрээр авчих гээл. Бид нар чинь Тэгж амар боловсон дээр юм зү. тэр чинь бол амар боловсон дээр юм байна. Нэг энийг тэдэн дээрээр авчих гэж байна. Наадах чи Чи зүгээр газраас юм аваад зарчих. Тэгээ ингээд сууж байна заяа. Тэгээ тагуудаа сууж байна. Болон дээр л дэрэг рүү гараад ирэнгуут л дуудана. Тэгээд газраас нэг чулуу авсан амаа энийг ахын дүү зарчих. Чамд ахын чулуу чамд хэрэг болно шүү. Тэгээ бид эдийг бацаан багт чинь бас нөгөө нэгээр ах бол мянгаар ах гэж те. Амар ирэмбтэй сүү яахгүй. Ирэмтэй. Амар байсан байхгүй. Одоо ирэм гэж юм байх Одоо байхгүй шүү дээ. Одоо атман гэж байхгүй. Одоо шин тэгээ бүх юм нээлттэй болсон болохоор чинь. Тэ. Зүгээр сайхан сахилахгүй залуучууд байгаа. Одоо тэгээд бас хэцүү шүү дээ. сахилахгүй бол буруутай шүү Үгүй одоо хүнд гар өрөөл тэгээд хэцүү. Бидний үед чинь цусаагаач зодтол тийм сте. Тусаа гарч Тусаа тэвэрлээ. гартал тэвэрлээ. Тэгэл тийм. Одоо болцсон. Бас хамаагүй өгч хэлж болох байлцсан гэдэг шүү дээ. Бүр сайхан тайван байх. Юу ч чадахгүй. Үгүй шүү дээ. Тэгэл бүхэл цаг үед бүхэл нийгэмд стресс байж л байгаа шүү дээ. Одоо нэг соорчлог өгчсөн те. Нүүдэн дээр нэг Тэ. ч юм уу те. Тэгээ нэг пост хийгээл. П гэдэг цэг тавиад хайдаг ч юм уу. Нас годомжинд гараад тэрийг ашигруул амтан. Зээ. Юун дээр дархны манайс ч одоо тэгэл дархных би ч одоо нэг анх юунаас дэрээнгээс нэг байшин хороол руу нүгэл өнгөтөд ирсэн. Өнгөтөд чи яг одоо өнгөтэй 17 бол ганцаарх нь Чи хэдэн онд ирсэн тэгэхээр? ажиллаж исэн байхгүй. Ажиллаж исэн гэдэг нь одоо юу гэдэг байсан. Босны балгас. Ингээ урдч тийш өнгөчин сүүлд тэгээд нэг засвар 17 чи хэдэн оцтой 2 оцтой 3 оцтой. Үгүй шүү дээ 6 оцтой. Тийм олон мэт үү. 6 оцсон гэдэг. Тэгээ төмөр замынхан төгөөл. Тэгээ урталд ингээд бүх ингээд илс шуурал ийм говьд байгаа юм шиг. Тийм багтсан. Тэгэл уртлын балгаснууд одоо миний баач хийжсэн балгаснууд айл амт орсон. Гэтэл дэрээнгээс ингээд байшин дэрчгэрч байранд дэрчгээр арай гоё санагдав. Тэгээд яг тэгэл тэнцээ байшин дээр Зоочлаараа дэрээгийн хөөж би бороо Тэгээд яг ярьж магадгүй. дэрээнгээс байшин дээр гот чинь тэнцээч нөгөө бас нөгөө өөрийгөө мэдрүүлэх гэж баслан болдог. Гадуур хав тэгээд Шинэ газар нүүж очихоор айгүй юу гэдэг шүү дээ. Өөрийнхөө нөгөө нэг юугаа тогтоох гээд. тий нөгөө тий Орон зайгаа гарч олж Одоо би авах. нэг юм шүү гэд нөгөө ранга тогтоох гээд бүр бүхнийг шинээр эхэлдэг байхгүй. Тэгээ нэг хэсэг хугацааны дараа болохоор за би нэг ийм байна гэж юугаа тэгэхээр 50 амар болж байгаа. Тэр үед чи угаасаа алаандууд байж байна. Тий. Яг тийм үе байсан. тэгээд хоёроо хамгийн зүгээр ер нь зүгээр яг тийм үе гарч ирсэн. Мартагдахгүй юм байгаа шүү дээ. Тэгээд эн чи толгойд анх нүүж юуж исэн. Тэгээд микерт ч байсан. Тэгээд ингээд дэрээвч гэсэн сүлд бас ийш ер нь нэлээ явсан. Хамгийн ширүүн хаана байсан? Очоод хаа газар ялгаагүй хаа газар бас нэг аав. Газар болгоно л тэгэл автомат болохоор тий. Тэр үуч. Гэтэ жижигч нэг юу Тэр бол ер нь манай микерч бас л юм шүү дээ.
Микрийгөө. Толгойд бас юу шүү. Микрос ч маш олон бүжийн хамтлаг байдаг те. Бага. Шар мандах чинь ямар хамтлаг лээ? Мандах чинь юунд дэсэн мэт те. Партизан дэсэн. Партизан их шүү дээ. Одоо нэг амраа байна. Тэ. Партизаны Тэгээд нөгөө ямар юу лээ. кадр гэдэг. Тэд нар чинь болохоор юу байлаа. Кадр матр чинь Кадр ч партизан байсан. Манай өнгөтийнх байсан. тий. Одоо нөгөө хин урчаа шүү дээ. Тэр чинь Ray family гээл те. Гэги чинь бас бүжиг. Гэги чинь болохоор ямар тамаг үлээ. Хас тамаг үлээ. Ямар Тийм үү? тийм шүү дээ. Амарзаа гэги тэр чинь бас нөгөө нэг тамаг маамахтай Истанбул тамагтай юм байсан юм. Тийм үү. Үгүй тэд чинь юу вэ? Юу байсан шүү дээ. Ямар юм байлаа. Амарзаа гэж манай сургууль юу? Микрийн Тий. Ахна амраа. Тийм. Нацист. юу л мэдэхгүй марч. Аяа чин микриг хөлөө. Аяа мэдэхгүй нөм юм. Тий. Аяа бид нар ч нэг юу байхгүй сургууль. Аяа ямар ч хуучин дахна. Оёч 10. Аяа ч Onyx-гээ бүжгэлдэг хамтлаг Тийм байсан. Onyx байсан. Onyx байсан. Аяа би микрихийг санаад үгүй юу? Үгүй ээ. Төмөр зам юм байна. Төмөр замх биш ээ. Аяа орсон Onyx байсан. Мэдэхгүй аяа яг ямар ч хуучин дахнах бол хуучин дахна. Тэгээ гой барай яриа штэ. Анхаа нэг аймагт арах юм тий. Би ч угаасаа ер нь дарах. Биш Түрк сургуулийг хөөцөж байгаа секреттэй болгоцсон байвал яах юм бэ гэж. Юу тооцоо? Түрк сургуулийн чинь Сүрх сургуулийг та нарыг хашаад гэсэн юм уу? Түрк сургуулийн чинь өстой жинхэнэ хүмүүс тавьдаг байдаг шүү дээ. Тэгээд манай нөгөө төмөр замынхан ч бас очно. Тий бид ч аагүй би ч тийм аягүй сон хамлаа. Манай гэр толгоцд байсан. Тэгээд төмөр замаар өссөн. Тэгэл ингээл хаасаа явждаг. Зарим намайг жайл сургуулийг төгссөн юм байдаг. Чи аль сургууль нэр аль сургуулийг төгссөн танаа? Сая би 15-аар бидэд очиж болох те. За сургуулийнхаа ойд ирсэн явж гин андаа гэсэн гэж юм. Төгсөөгүй шүү дээ. Чи 15 төгсөөгүй мөн гэж юм. Энэ яг тэгж төгссөн баг. Аль сургууль төгссөн? Сүүлд нь. Уу яг ингээд Сүүлд нь гэж угаасаа ганц Ань сургууль. зэрэг анч угаасаа нөгөө ажиллаад ажиллаж болохоор хуучин дахин нэгдүгээр сургуулийг төгссөн. Би чи нэгд угаасаа нэгдүгээр ангид авах барак яах юм байсан шүү. 30 айлээ. 30. бараг тэгээд толгоо хаасаагүй зүү араа явахгүй байна. Хоёрын айл сургууль. Би бас нэг шүү дээ. Одоос нэг чи анхаа. Наас нэгд байсан шүү дээ. Би бас нэгд байсан шүү дээ. Би Би ч сүүлд оюунөрөдөд ороод 7 амтай. Гэтэ нэг бидний ингээл одоо тэгтээ яад юм аа мэдгүй. Бидний ингээл 10 жил байхад яагаад чи нэг шин дахны сургуулиудынхан баяа илийн хөгжиж биш санагдаад дүүсэн. Чи тэгээд бодооч тэ зүгээр ер нь бол тэр чинь яг боломжтой айлын хөгжиж чинь 19 юу лээ. Айн нэр дээр. Биш. 20 Түрк байсан. 19 жилийн ихний сургууль юм уу? Уулын наад цад Герман сургууль байсан. Тэр үедээ Герман байсан. Гэхдээ тэр үед байсан юм уу? Би бацсан байх. 90 дом онд байгаа. Сүүлд яасан юм бэ? Ер нь бол хамгийн боломж олцоод хөгжиж чинь тэн таваар сурдаг байлаа ш. Төмөр замын дошин дээр маань. Тэгэл Яг 18-ийн автобусны Яг тэр үед төмөр замын 16-гийн ард тосч авдаг байсан шүү. Тэгээ яах вэ? Тэгэл яах вэ? Нэг их засалгаан болно. Ингээд тавддаг. Одоо зарим найзууд маань бурхан болцсон сулгаанууд байсан. Бас л аргу байлаа шүү дээ. Оо төмөр замын цагдаагийн компани байнга очиж цэвэрлдэг л байлаа шүү дээ. Тэр үед цагдаагийн компанич дүүжлэгч байдгүй ч байсан бахур юм. Бид нар ч хүүхэд байсан. 6-7 дахь хүүхдүүд тийм. Үйлчлэгийг хариуцдаг байлаа. Хариуцдаг байлаа тий. Хаан болохгүй юм бол зин тэнд үсэрж явдаг. Тийм л үүдүүд байсан. Тэр одоо бүгд сайхан залуучууд болоод 3 4 хүүхэдтэй болсон залуучууд сайхан амьдарч байна. Би ч нөгөө юунд шин дахсанд оюун ирээдүйд сурдаг гэсэн. Тэгэл микро алхаал явна. Тэгээд надад нэг 2 3 ориг пүүз нэг гівд нэг доор ингээ орж ирээд тухайд пүүз За гівд тийм зэг бэлэг мэлгээр ч юм уу ингээл ороод ирэхгүй. Иймээс ч 2 3 пүүзтэй болсон. Тэс чи манангийн хүүхд одоо нэрийг хэлээд яг юу н дэхтэй дараагийн бүгд мэддэг залуу. Манангийн хүүхд нь миний пүүзийг гуйваад. Тэгээ 2 3 өдөр гуйвал. Тэгээ наваг дагаж явал би ингээд алхаал яг микс дэрэнгүүт л микрийн нөгөө нэг юу штэ. Хөрмийн ордны автобусны буудал те. Тэрний тэнд ирээл одоо хөрмийн ордны тэр нөгөө замаас ингээ микрийн зам руу наваг дагаж гарч чаддгүй. Тэр хүртэл хүлээгээ юу хамт яваал гуугаал
пүүзийг гуугаал тэгэл хамт явж байгаа л тэрнээс давж чаддгүй байсан байхгүй. Микро руу орч Дээр чаддгүй. хөндлөж ингэж. Тий. Тэгээд сүүлдээ 3 дахь өдрөө ч илүү өөд чинь тисгүй араас дагаж яваад би өөхгүй гэд тэгээд гэрэл рүүгээ орчоод гараад гисэн чинь Марч 3 дугаар ятанд өгсөн чинь 2 дугаар ятангийн өмнө манай энэ багийн одоо нөгөө талигач болсон ард түмээ гэл юм Хүмүүс эдэр чи маань уус штэ. Доотлон гэсэн. болохгүй ингээл тухайн үеийн сахилахгүй залуучууд ингээд яг манай хоёрын орцонд нэг үүдэн дээр нөгөө ангийн маань найзыг бариад авчиж. Тэгээ гараад ирсэн чинь чи юу хийж яваа мó гэл тэгсэн намайг дагаад ирсэн мэсэн гэл хэлсэн юм шиг ба. Тэгэл чи энэ хуужин дарахнаас хэнийг танд юм бэ ингээл. Нөгөө шин дарахныхны чинь эдэр чи зүгээр ойлгохгүй шүү дээ. Тэгэл яасан чинь хар түмээ, хар баги, зоолоо гэл ингээл. Хар баги гэдэг нь цаан. Тий. Хэлж яахгүй юу нөгөө чи танихгүй яг царайг нь мэдхгүй мөртөө нөгөө нэр нь жоох ингээд тухайн үедээ гарцсан байсан. Тэгээ хар баги, хар түмээ, зоолоо ингээл амар хүмүүсийн нэрийг хэлээл. Яасан ч надад чинь бильярдны явахгүйсэг барьсан. Чүмүүд юу хуцаад байгаа өстой хар баги чинь би нэг толгоор тоншил. Тийм л үе байсан шүү дээ. Тэгээд бодохоор чи Манай ингээ нэлээд сахилахгүйсэн боо. юугаар дээр дайцаа. Ширүүн гараад. Өглөө орсноос яг л зомбинууд зэрэг гараад ирнэ шүү. Тэр чинь яг цэргийн баярын маргааш шүү дээ. Зэргийн баяраар 19 тоххой юу? Тий 19-нд. Хацаас юм одоо нөгөө амирс үе байлаа шүү дээ тэр үе чинь. 2003 онд юм тий? Тийм баг шүү. 3 уу 2 онд уу? 4 арай биш. Тэгээд яг бас нөгөө 2 дугаар ятан 3 дугаар ятан дээр ер нь айгүйх цугладаг байхгүй. Тэгэл яг 2 дугаар ятан 3 дугаар ятны голын нэг ингээд өөдөөдөөс харсан нэг юм одоо подол руу ордог нэг юм юу гэж тэ. Тэн дээр нь ингээд манайд ингээд суудсан. Бидэд ингээд байжсэн чи. Манай энэ хоёягийн ангийн хүүхдүүд хоёягийн одоо манай нөгөө ирсэн юм байна. Боги Би нөгөө дэлгүүр гахгүй цаад жоохон баваад тэргээд явуулсан чи байхгүй хогоос Тэгвэл тэд нар өөрсдөө тэнийг байхгүй танаа ангийнхан чинь. Зүгээр дэлгүүр дуугаа гараад орноос бид эднээс ингээ харагдахгүй гэж нуугдаж байшингийн араар явж байгаа баригдчихсан. Зүгээр шууд дэлгүүр дуугаа гараад орох хэрэгтэй байхгүй. А чи тэнцэн бас нөгөө яг барай идэх хүмүүстэй хамт байсан тийм. Тийм би чи яг нөгөө нэг өөрөө сэлэхгүй биш гэсэн нийлдэг байхгүй. Нийлээ. Найзууд болохоор тэгэл одоо тэр барай тэгэндээ чи нараа бэлгээ. Тийм бэлгээ. Би Баатра. Батка. Чи Тийм. шүү юм байла. Өөр байгааг баха. 4 5 тий. Тийм. Эдний ангийнхны барайч. Тэгээд карман хэрэгцсэн нөхдүүд чи юм өстэй. Тэгэл яасан чи. Тэгээд хамгийн инээдтэй зөө. Хамгийн инээдтэй эдний ангийнхан дэлгүүр рүү яваад нөгөө дэлгүүрээс авсан юмыг нь дэмдээд Хаасаар. Нөгөө юу ч хийсэн хамаагүй нөгөө хүүгч зодчоод байга бүгдийг авна шүү дээ. Яам талах юу. хариулт мөнгө сүнг юутай ширүүн гараад байсан. Юм ин авчаад бол зодох уу? Оо бас Өдөг айхтар бас цохиж зодохгүй зүгээр яг нөгөө жоохон шоглоо. Хаанаас гарч ирсэн хэмбэ та нар гэж байгаад хоёё гэж ямар болгаж бод ингээд дан хусаа хайж. Манай бэлгээч айгүй өндөр том биетэй байхгүй. Тэгээд ямарсаа нэг арай жоохон нэг өөрөөс нь намхан нөхөр байгаа шүү дээ. Тэрнийх нь чихнээс нь хазчаад хин бэ чи хин юм бэ гэж өргөж байгаа. чихнээс нь хазчаад өргөд тахгүй. Гихчшэнэ зөө шоглдог л байхгүй түнээс нь айхтар. За тэгвэл та багийн бол дээрэмдүүлж ирсэн юм өстэй. Би Өөрөө бариулж ирсэн юм өстэй. Гүү. Юусаар бариулж байгаа? Шостой бариулж байгаа гэж. Шил тэгвэл амар юм. Дархны хат байна. Гүй. Зүгээр нөгөө би юу н тэгж байгаагүй шүү дээ. Бариулж байгаа юм. Ёстой Мёд бариулж лээс. Дэрэмд 10 жилийн ангийнхантайгаа явж хагаад бариулж байгаа хөдөө зодуулж ирсэн. Зодуулаад заяа. Нүүр нүдгүй гэг пар гэж харж ирэл зодуулж ирсэн. Би бол зодуулж ирсэн юм байгаа. Тэрнээс яг очиргүй одоо бүүз мүүзээ алдаад юм ол алж ирсэн. Одоо энэ шарын голын байцаг жиж байгаа маа ганц зэрэг эдгэр хүүхдэгт бааваа гэдэгсэн. Бид гол дээр очиж 7 8 үлээ. Батбаяр одоо Солонгост байгаа шинэ минь бид. Хамаар төв ачканаар тавьчих жоох хүүхдээс. Би нөгөө ахын бүүзийг хулгаа юмсцсан. Нилээ том. Чи ер нь их дандаа том бүүз өмсөв. Энд тэндээс юм өмсөд байхгүй. олсон бүүз өмсөд дүүс. Яад үсэ. Хаа өмсөн юм бэ? Таарахгүйсэн ч таард нөгөө нэг жадаагаад штэ ханцуугаа.
Тэгээ нэг зүйл нохоо шиг албаж ижил. Одоо миний нам дээрээс хорь бохгүй. Өшөглөөд нүрлөө. Тэр үед ч одоо нүүрнүү түүл өшөглөж байгаа. Тэгээ нүдүүлж явахдаа матч хийгээд хөвч байгаа шүү дээ орно. Их баг хэмжээгээр бас нэг хүн дээрлэгч ийсэн тий. Байлгүй тийм. Хүн байгаа нөгөө тойрогтой бас нэг хоргоо ингээд ирэмтэйгээ. Гэтэл чи ер нь бол яг ингээл нөгөө нэг ингээд одоо хил нэвтрээд цаашаа гарчих юм бол ер нь л угаасаа юу чи шүү. багш бид чинь нөгөө одод бол хүслэн одод бидний дунд гэл тэмцээн бодох чинь хуучин дарахнаас шин рүү орж ийл тойргийн нохоо шиг балбалцаал энэ урдуур тийм үстэй. Тий. Тэгтээ одоо яг юм байгаа сте. Яг Манисүийн одоо бид хэдийн нөгөө найзгаа дуун дээр гарч байгаа нөхдүүд байгаа сте. Ер нь бол дандаа хөдөлгөөнт байсан баачка нар байгаа. Яг ингээ анзаархад. Тий. Тэр чинь бол ерөөсөө нэг 10-1 2 л ирээд байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгээд Яг тийм байхгүй. зарим нь ирж чадаагүй найзууд зөндөө байгаа. Ирж амжаагүй замдаа өрхөн дээр явж яхад нь зураг авалтан дууссан найзууд зөндөө байна. Тэгээ орох байсан гэсэн хүмүүс зөндөө. Уурлаг маягтай. Би орох байсан. Зарим нь зураг явуулж игээл гадаад дотоод Европт байгаа, Солонгост байгаа, энд Америкт байгаа мага нөхдүүд чинь зураг явуулах байсан гэх юм. Тэгэл ер нь бол бурхан болцсон найзууд ч бас зөндөө байгаа болохоор чинь тэгээд. Тэр Арбат гэдэг нэр чинь одоо манай талигаас төмөө хөгжил шүү дээ. Тийм үү? Биш тийм да. Төмөө ч манаас болсон шүү дээ. Манаас болд өгсөн шүү дээ. 15 цагс тоглодог. 15-ын 15 байж 16-аар оржсон байхгүй. Би ч 16 төгсөн байхгүй. тий 15 дээд байж байгаад 16-аар явсан байхгүй. Тий. Тэгээд тэгэхэд тэр үед байсан нэлээд одоо юу гэдэг вэ тий одоо бидний дээдлийн ахнар л байгаа юм л да. Тэд нөхдүүд одоо ерөөсөй байдаг байхгүй. Тэгэл яг нэг тухайн үед яг хамгийн одоо юу гэдэг вэ тий одоо ширүүн байсан гэх юм уу. Тийм нөхдүүд тэгэл хамгийн дөрөв хүн болоо. Ерөөсөй тэр цаадах юм би тэр архинаас олсон болов уу? Тий? Яг юу гэж боддөг вэ? Одооны үеийн залуучуудыг бодвол тэр үед ер нь архины хэрэглээ жоох их байсан тий яаж үгүйсэн. Одоо бол залуучууд гоё соёлтой хэрэглэдэг болчиход шүү дээ. Гон гэж байлаа гэж тэгээд байсан. Тэр цэлцгнүүр цэлцгнүүр самгон гэж байлаа тий. Гон гэж байлаа. Цэлцгнүүр ч бол зүгээр бараа шиг гээл тий. Бараа шиг ч бол ундаа маяг юм болж авчихсан шүү дээ. Бэ шүү дээ. Тэр чинь тэгэл нуу 5-ын канистрээр пүүжэгээ явуулдаг, пүүжээ нь олж ирдэг тийм л. Биш би нэг асаа. Та нар ингэдэг үү? Ингээ бөөнөр ингээ одоо найзуудаараа ч юм хамтлагаараа ингээл ер нь өөрөө одоо ч гайг болох л та. Нэг тэр тухайн үед ингээ нэг бөөнөр оюутан байх үед ч юм. Бөөнөр ингээл бөөнөрөө суужснаа. За юу чи нэг юм авах гал те. Ганц юм ч юм уу эсвэл идэх ч юм байдаг мөнгө босгодсон шүү дээ. Тэ. Яг мөнгө ингээ карманаар мөнгө босгож явж ирсэн. Яг нэг мөнгөгүй нэг баач гэдэг найдвартай байдаг те. Тэр нь хамгийн түрүү зарагддаг. Гэхдээ тэгтээ ер нь бол гүү хаа. Бид чинь тэр нь яг зарагдахгүй. Бид тэр хамаагүй. Нөгөө нэг одоо нөгөө бүгчүүд нөгөө цолныхаа ирэн бэр гэдэг үстэй. За. Тиймэрхүү л юм. Энэс биш. Бид нар чинь мөнгөгүй нь явахгүй юу? Тэгээ хин явах үедээ юу? Тэ хин явах. Арай нөгөө нэг юу нь л явна шүү дээ. Хүч багтаа нөө. Тий одоо бидний чинь ингээд бацаан бах чинь ингээд үгүй ер нь бол гэхдээ заавал тийм гэхээсээ илүү зүгээр ингэж бодож байна. Ямар нь явдаг байсан гэхээр уусаа ингээд нэг нийлж байгаа найзууд донд нэг арай нэг юм ингээл энэ тэрнээс симхигээр ингээл гэдэг нэг жоохон сэргэлэндөө нөхрөөд шүү дээ. Тийм хүн нөхдүүдэл явуулдаг байсан баг. Дутуул аргалцдаг. Тэ юм ингээ хэрэглэнгээ болчихсон. Тийм. Тэгсэн мөртлөө эсвэл одоо нөгөө нэг одоо жоохон муухайгаар хэлвэл нэг атманятаас амар талчгаар нөхдөлөд шүү дээ. Тиймэрхүү нөхдүүд чи ерөнхийдөө арай хурд явдаг байхгүй. Тиймэрхүү юм да. Тэ. Нөгөө 5,000 төгрөг өгчөөд 1 литртэй тэр үчи шар чингис байсан. 1 литр шар чингис 2 том кола 2 харц гарлаа хариултанд жижигэр авч дээрээ гэдэг үг яваа. 20 минут гэл 2000 тэр чи хэдэн онд энэ золбоо оюутан байх чинь 2006 он 7 он 6 он юм шүү. Тийм ба. Тэр үчин тэгээд нөгөө юу гэж байдаг вэ те? Нөгөө оюутан болор гэд. Тэ. Оюутан Камел тэ. Оюутан барлаа. Вил камел гэд. Тэ. Тэр чинь л ер нь бол тэгэл юу. Нөгөө төмөр замын дээр сургууль дээр очиод бид нар ч бас компьютер шүү дээ бас. Тэгэл мэдээж тэр ч одоо залуу жоохон хүүхд зөнгөж нөгөө 20 хүрж байгаа залуу. Бидний явж исэн чинь нөгөө коуц муцаар явж ялгаа. Тийм канал коуц муцаар ороод барай хийгээл. Та бөөнөр нийлчээд үү? Өө бас бүгдээрээ ч бишээ. 2 3 байсан. Одоо харка. Хот руу оюутан болоо хамт явсан юм уу? Эсвэл
Оюутан болоо явцсан бааж. Явах нь явцсан тэгээд Очичингуудаа бөөнөр очиж мочоод ингээд уулз шиж байгаа юм тий. Тэгтээ бас барай. Барай. Ижи өөр газар очиод. тэгээд тэр үеч бас ганц нэг дуу мó гаргаж байлаа. Тэр үед чинь. тийш дөнгөж тэгэхэд чинь нөгөө нэг Нөгөө хотод нөгөө яруу дээр нэг бичлэгэнд орчих. яруу дээр одоо нөгөө сансан 2 дахь нийслэл хоёрыг бичүүлж явах үеийн л юм. Тий. Яг тэр Та үеийг л одоо хамгийн өндөр зардлаар бүтсэн юу гэдэг уран бүтээл юу ах вэ? Хамгийн өндөр зардлаар мөнгөн дүнгээр штэ. Хамгийн өндөр зардлаар бүтсэн уран бүтээл гэхэр ч одоо юу юм шүү. Найз юм шүү. нанди юм шүү. Хамгийн сүүлд гарсан л байлаа. Хамгийн юу Хамгийн л ажиллагаатай. Одоо юу хамгийн сэтгэл гаргасан юу гэх юм. Хамгийн одоо ажиллагаа ихтэй тий. сансан гэд клип надад л тэр санагдаж байна. Ажиллагаа ихтэй гэдэг Тэгээд чи бас хот руу яваад тэгээд бөөнөрөө бид чинь бүр бөө юм болж байна. Өөртөө хийгээ те. Маа нэг найз тий. тэр л нилээ. Тэр нилийн ажиллагаатай байсан юм болоо тий. тэгсэн те. Тийм байж маа. Төмөр замын юу муугаар ингэж. Чамаа нөгөө машин цонхороо хөөдөг. Нөгөө яг төмөр зам дээр дуулж явсан чинь. машин цонхороо өгдөг гэдэг шиг. Машинист. Машин цонхороо өгдөг. Сансан билээ. Төмөр Чи зам даханд чигээд хотод хийгээд Зураг нилээ юм болж. тийм байна. Хамгийн их юу байсан тэр сансан юм. Тэр клип байхгүй усцсан байв. Олддгүй юм шиг. Одоо олддог юм л. Тэгээ өчнөө ажил олцоод байхгүй. Тэр нөгөө хууч нөгөө ардуу мардуу гэж байсан шүү дээ Тий. тэр үед бол явж илсэн тэгээд одоо дүрсэнд байхгүй зүгээр энийг би зүгээр энэ нэг дарахны урлаг соёлын шааш тэднээс нэг шид дилет гэсэн юм болов уу гэж бодоод байдсан шүү дээ Тэг олддгүй шүү манай хуучны материалууд ер нь дүрс мөрсөд байхгүй Тэгээ тэр Нэг нь ч ардаа юу мууч одоо тэгэл байд үгүй ядаж нэг FM дэж болж шүү дээ байхгүй. Доон байхгүй. дуунж баг Зүгээр бид хэд нөгөө сүулт нэг Таад өөрсд чинь байхгүй санаа. Бид нар ч бас найдаж тэгэл үлдээ гэж юу гэдэг. бид нар чинь тэгэл нөгөө нэг Гэхдээ тэр үе чинь тэгээд юу энэ дуу муу гэж хадгалах жоох хэцүү нөгөө MD гэдэг юм дээр хадгалдаг байсан Тэгээ CD-н дээр хуулаад байж исэн бол байж л. CD-н дээр уусан MD гэдэг CD-н дээр зурагтай. Манах ер нь хаан. тэрэн дээрээ жоох угаасаа хаан. Тэгэл маазраад за тэгэл за явах. Ерөөс дуу муунд орой морой гэхэр бэлдэж мэлдэж юм бай. Юу ч Очоод бэлдэхгүй, төсөл дээр очоод Маазсараа гардаг шүү дээ. Тэр хамтлаг гэдэг нь тухайн үед бол октод бол ондоо ханднаж. ямар нэг тийм бэ тийм байдаг юм тэр амар царайлаг залууч. Агаж юм гадаад бол ондоо. Тийм Багийн би энэ хоёрыг харин байсан юм болоо гэж бодоод хар багийн тоохгүй болно шүү дээ. би энэ хоёрыг тийм байсан болоо гэж сонсоод байхгүй. Байгаагүй юм уу? Яах вэ? Бүр байхгүй чааш бүр амар ингээд ийм байсан чааш. Гэтэ тэр чинь тэгэл зүгээр одоо юу гэдэг зүгээр ингээл хичээл сургуультай яваал ингэж байгаа хамтлаг гээл тайсны гарангууд бас ондоо л өстэй. Ондол байсан. Одоо марчч те нас яваад Өш тоо над утсан онтрага чи. Харин Тэрт очиж донгсон дээр нь тавьдаг юм гэдэг юм шиг. миний дуу нааш. Яа байн нэг юу гаагаа тий. Чухал залгуул. Чухал яриа ярьж штэ. Чухал яриа ярьж. Зээ. За баг хамтлын талаар ярьчлаа. харин тий одоо өөр юм. Дархны талаар яриа л да. Дархнаар сайн сайхан. Одоо тэгээ нэг бүгд нэр бараа хар багаас дархан байсан юм чи. Дархан ер нь өөрчлөгдөж байна. Дархан бол амар өөрчлөгдөж байгаа шүү дээ. Дархан гоё л биш тий. Сайхан болж байгаа. Би чинь 10 онд дархнаас гараал тэгэл бас гадаад модотоор ажиллаж явж байгаа л ирээл. Тэгээ хотод амьдарч байгаа л. Тэгээ энэ жил дарханд бүр нөгөөд ирлээ шүү дээ. Анхаа чи нэр нэлээ Гоё болох. явсан тий. Тий. Тэгээ юу дархны яг юу нь гоё болсон байна. Чиний Гоё болох гэхээс илүү угаасаа л ер нь бол тэгэл хүний төрсөн нутаг чинь тэгэл үргэлжлэл гоё шүү дээ. Ямар ч үед дандаа л дотроо санаж бодож байна. Тэр нэг хол байж байгаа удаан байхгүй жаад ирэхээр бүр догтлоод идэх тий. Тий. Бүр ингээд Юу ч хөгжөөгөө ч байсан тэгээд төрсөн нутаг гоё шүү дээ. дархал ингээд явдсан шүү дээ. Тэгэхээр бүр яг төх тусмал гой санагдав. Би арай сон тий. Одоо эндээс ингээ гараад Улаанбаатар руу явхаар амар удаа яваад байгаа юм шиг санагдаад. Хотоос наашаа гараад явхаар юу л ороод ирдэ шүү дээ. Зам сайхан Тэг санагддгүй даа. зам сайхан. Нааша уруу байна. Тэгээ яач уруу тий. Уруу. Яач уруу тий. Тий. Одоо явах ч мацсараад ордог тий. Той энэ би ууж юм уугач. Би ууж штий. Нөгөө энэ анхаа энэ хоёроо ерөөсөө. Камер өөдөөс хараад гарч Өө тэр чинь тэгээд уух хэрэгтэй. ууж. Ойга байгаа мó задлах уу? Бэн. Би ч бас 13 онд дахнаас гараал тэгээ бас нэлээ явж байгаад хотод байгаад одоо ер нь бараг дахандаа амьдрий гэж бодож шүү дээ.
гоё болж ийн өгч чинь. Гоё болж байгаа. Тий. Би бол хөдөлгөөн хийгээгүй. Би бас хөдөлгөөгүй. Чи дээр л хөдөлгөөн хийгээгүй. Жив дээр би нэг мэдээлэл байгаа. Тэгээ юу хийгээд байгаа Юу мэдээлэл хийж байгаа. байгаа яаж юм мэдээгүй. Би зүгээр ингэж байгаа байхгүй. Одоо жишээ нь анхаа бол мэдчихэ. Дархан одоо яг хөгжиж гин үү те. Тэг хөгжиж байгаа бол яг яаж хөгжиж гин. Өшөө яамаар байгаа. Байвал яавал илүү гоё вэ гэж асууад байхгүй. Одоо бид нар чинь унган дархны залуучууд учраас дархан одоо энэ дээр ингэчүүл илүү гоё болох юм байна те. Ийм одоо ийм байгаад энэ алдаа оноо юу байна л гэдэг байхгүй. Би зөвөр миний бодол واخхой юу. Одоо байшин барилга их баригд чинь те. Тийм. Яг хот шиг болно. Тийм. Тэгүүлэхгүй л байх хэрэгтэй байхгүй. Ер нь бол тийм ээ. Ерөнхийдөө нөгөө шигүү байшин ширэнгэн бетон гэдэг шиг те. Тийм л болгомоор байгаа. Одоо зүгээр миний л бодол шин дарханд бол одоо орон сууц бол хахаж шít. Тийм. Одоо хуучин руу юм хэрэгтэй байхгүй. Тэгээ одоо хуучин дархныг ил жоохон жоохон нэг парк шинжилт тэгээд нэг ингээд нэг жоохон өөрчилчүүл бас. Хуучин луу ихээр нэг газаргүй юм шиг санагдаж байна уу? Газар байхгүй юм шиг. Бага шүү дээ. Энэ шинээс дахин төлөвлөлт бас ганц нэг явж байгаа байна. Би бас нэг юм ингээд хараад ихгүй зүгээр та хэд бас бүдрэл ярина шүү дээ. Зүгээр одоо нэг багийг яг хэлж байгаа тэр одоо барилгын юм ширэнгээ гэдэг шиг ингээд нэг тийм анзаардаг. Би зүгээр сая энэ жил анзаарлаа. Ингээд ойрхон байшингууд донд байгаа агаар тий одоо 100. Тийм яг жоо ижлэнгуудаа энэ хавтат руу ч юм уу тий Атлантын явангууд жоохон задгаа газрын тий. Тэгээд хүүтэн бас яг тийм. Одоо ингээд энэ бетон ч нөгөө нэг халуунд нь халаад хүүтэнд нь хүүгүүдэн байт юм болов уу гэж хараад байгаа байхгүй. магадгүй шүү. Жишээ нь ингээд яг байрныхаа уртаалт ингээд тавьсан машин одоо өглөөний гарац нь ямар ах вэ? За жоохон задаагаад гарац тавьсан ямар ах вэ? Янгууд өөр температур заах. Бас магадгүй. Тэгэхээр нөгөө нэг яг юм өндөр бетонууд чинь яг амар харалт өгдөг те. Зундаа агааргүй болоод бүр Тий. ойрхон энэ чинь амьдрахаар те. Тэгэн удаа өвөлдөө бас амар хөтө байт юм. Хоёрдугаар бас нэг сүүлүүд манайхны ажилтлын ногоон баггүй. Бас л 2020 он ашигланаас 23 онд ашиглан орлоо. Тэгээд тог тасрангууд дулаан тасарч. Тог тасраад дулаан баггүй. Сүүлийн байр тэгээд та. Тийм. Манай байр чи ялцсан бойлоо. Хотод манай байр тийм. Манайчтай бас 19-20 онд ашиглан дурсан байр шүү дээ. Энэ танах ялцсан бойлортой бол тог тасруул Ялцсан та. Гүү байгаад идэв шүү дээ. Танах тог тасрдаг юм байна. Анзаардаг юм болов уу? Анзаарах. Тасардаг юм болов уу? Би мэдгүй шүү дээ анзаардаг. Одоо ингээд манай дээр яг энэ 13 дугаар хороолч сая сүүлийн нэг сар дээр айгүй олон тасарч байгаа хгүй 7 ногт нэг 2 удаа тасарч байгаа. Тэгээ нэг 2 удаа тасрахтаа 3-4 цаг ч юм уу тасарч байгаа хгүй. Тэгэнгүүт паанууд нь бүгд хүрэн очив. Хүүгүүд. Тийм үү? Мэдгүй манайх парк таун тийш яат юм бол мэдгүй. Өө манай тэгдүү зүгээр байна. Тэгдүү. Танах тэгдэв юм. Үгүй. Хаа тэгээд Тийшээ дүүгээ анзаараараа заяа. Олон цаг Анзаараач юм байна нэрээ. Пара бид нар анзаардаг байсан байхгүй. Тэгээ нэг няра одоо манайх чинь няра маамаа тааш. Тэгэн гот чинь яг нэг сэрүүхэн болоод эхэлдэг байхгүй. Тэгээ гайхаад ингээ пара бариад хөрөд эхэлж. Тэгээ асуунгууд ялцсан бойлоор тогтсогаар зогсд юм байна. Аюураа бид нар тоггүй болвол байшин тэрчтэл хөлтөн бүх юм болох юм Ямар сони тийм. Тийм л. Тэгвэл дулааны мөнгө төлмөөргүй цахилгааны мөнгө их хөндлүүд юм шүү дээ. Тэгээд дарханд дээр нэг жижиг дунд төлөвлөлийг аюу гоё дэмжих хэрэгтэй байна. Магад дэмжээд явж иж магадгүй ер нь бүр улам тийм олон жижиг үйлдвэрүүд баригдаа. Ер нь гэхдээ манай Монгол улс чи ер нь бол тэр төлөв юм байна шүү дээ. Тэргээрээ л гоё. Тэгээд ажлын байр аюу ховор болохоор. Одоо энэ Зүүн Азийн улсуудыг харалтаа тий. Зүгээр тавчгтайгаа ороод юу л бол юу үлдүүлж тий. Ер нь бол Тийм улаан гараараа ямар ч биелээгүй, ямар ч ажлын хувцсгүй зүгээр нэг тавчгтай нэгдүүл ороод зүгээр юуг бол юуг үлдүүлж. Тэгэхээр тийм юм тий. Аюу чи яг нөгөө дандаа тэнгуүти тэрийг ингээ манай Монголд хэрэглэхгүй энэний шаардлага байхгүй шүү дээ гэд гэх юм байхгүй бүгд л тий машины дугуй одоо юу тий төмөр идэл төмөр янз янзыг хийв хашмал бүгдийг хийж байгаа байхгүй тэр чинь. Зүгээр нөгөө нэг хаягдл папришиг дугуунаас дизель түш гаргаж авч байгаа гэж байгаа шүү. Жишээ нь тий. Зөв тийм амар том юм харахгүй ч гэсэн ядаж зүгээр нэг ядаж нэг ундаг дугууныхаа нэг хийгээсээ хийчдэг юм байгаа байхгүй тий. Тий. Зүгээр хамгийн зүгээр. Тэгээ одоо манад нэг юм үйлдвэрлэх гэхээр нөгөө
Нэг одоо жишээ жижиг дунд хийх гэхээр амар нэг стандарт шаардлагатай Тий. Тэр чин амар нөгөө тий. Банкнаас зээл авах гэхээр чи заавал тэр бомтон банкнаас зээл авах шаардлагагүй байрын хүн байж авах хэрэгтэй тий. авах гэж байгаа зээлээсээ илүү баян байх. Тий. Яг тэр шиг юм хийхэд яг хаагдмал зүгээр тий. Би саяхан нэг сургалтанд суусан маа гэсэн чинь тэн дээр яг нутаг болгох юм гоё юм брэндтэй тийм байд. Тэгээ дарханд бас брэнд гэхээр бас тиймэрхүү зүйл хавар байдаг. Тиймэрхүү юм гарч ирвэл ирээсэй гэж хүсдэг гэдэг. Яг нэг залуучуудаа юу маягаар ярьж байгаа байхгүй. Би тэрийг бод бас дархны гоё шинэ гоё юм брэнд болсон бүх газрууд мэддэг те. Тийм бас болвол бас гоё юм л гэж бодсон. Ер нь бол гэдэг нөгөө одоо яг ингээл нөхөд байгаа. аймагуудаар ингээл яваад үзэхээр яг 21 аймгаар яваад үзэхээр Ер нь тийм брэнд гэдэг ингээд байдаг тий. Одоо манай дарханы брэнд гэвэл яг Нөхий байна. дарханы хий байна. Дархан хүнс байна. Хүнс байна. Засхан зарим Байж л байгаа юм шүү дээ өөр юм. Тэгээ яг тиймэрхүү тийм юм зөндөө олон гарч ирээсэй гэдэг. манай алтан хүнс хөрөнгө байсан шүү Тий. дээ. Тэ нөгөө аргал архиар тэ Аа, аргал тий, юм байсан. уу гэж архиар байсан. Тий. Алтан унс ч одоо байхгүй тий. Тийм юм гарч ирүүлэхгүй. За өөр ганаагаар өөр юу байна? Одоо 50 дөө. Бас нэг юм асууя. Бас нэг юм асууя гэдэг амар асууя. Зүгээр нөгөө нэг одоо ингээд сүүлийн үед нэг энэ сошиалар яг та хэд анзаарч байгаа юм. Дөрөөл ингээл те. Бид нар нэг ингээл Facebook, Instagram, ер нь Facebook-ээр л дээ. Instagram-ээр нэг тийм ирүүл орол яваад байдаг шүү Тий. дээ. Facebook-ээр ингээл харангууд сүүлийн үед энэ одоо юу гэдэг гэр бүлийн нөгөө араар тавиулт те одоо гэр бүлийн гадуур харилцаа гэдэг юм дээр ингээл хоёр тал хоёр хуваагдал ингээл алцаад байгаа юм. Зарим нь байх Тэгээ хэрэгтэй. ер нь зүгээр тийм гэр бүлийн гадуур харилцаа байх хэрэгтэй юм уу? Байвал ямар хэм хэмжээнд юм? За байх ёсгүй гэвэл энийг яаж зохицуул зүгээр үү гэж бодож байна. Маа анхаач одоо гэр бүл байгаа шүү дээ. гэр бүлийн ер нь харилцаан дээр ямар байр суурьтай байдгийг л асууж байгаа юу? Наад асуултыг чинь хоёрогоос асуумаар биш. Сингл хүмүүс ер нь юу гэж бодсон тий. Сингл үү? Гэр бүлтэй хүмүүс бол байх ёсгүй. Тий би ер нь гэхдээ үгүй. Ер нь бол гэхдээ байх. Айгаа муухай байх ёсгүй гэж байгаа шүү дээ. Гэхдээ байх ёсгүй үстэй юм уу? Ёсгүй. За мэдгүй. Чи айгуу сонио ёстой юм шиг асуугаад. Би бол Тэгэхээр нас юм шиг үү? би бол төгс өгч байгаа байхгүй. Тэр дунд чи ингээл маш олон ингээл хүмүүс Яг хөө хүн хүний үзэл бодол. Яг гоо гэхдээ ер нь бол зүгээр миний үзэл бодол ингэж за яг энэ асуултан дээр ингэж бодож байна. Байх нэгт бол ерөөсөө байх ёсгүй. эмгтээч Эмгтээч. Яг гоо зүгээр нөгөө бид нар чинь нөгөө хүний өмнөөс нэг одоо 1 секунд ч амьсгаж үзээгүй учраас бас нөгөө нэг хамаагүй тэнд амар туушрал ингээл оролцоод янз янзын комент бичиж болохгүй байх. Ягаад гэвэл айл болгоны амьдралын уур амьсгал те ямар ч учраас шалтгаантай юм бэлээ. Бид нар мэдэхгүй юм чинь тэнд заавал нэг оролцоод зарим юм дээрээс бас хилээ хазаад дуугаа өнгөрөх хэрэгтэй шүү дээ те. Тэгжил уриалмаар. Түүнээс нэг амар тэрийг нэг ингээл бодлогын төвшөнд амар ярих. Оо яг зөв байх ёстой байх ёсгүй л гэдэг юм. Ёсгүй шүү дээ тий уусаа. Чи яри юу гэж бодож байгаа? Хоёроо юу гэж Би мэдгүй шүү дээ. Яа тий. Ямар үү? Ямар бэж. Тэр заад ямар бэж. Сингл хүний нүдээр ямар харагдаж байна? Бид гурав чинь уруулаад нөгөө гэр бүлтэй. Хоёроо тэгтээ ганц би юм чи хамаагүй шүү дээ зүгээр. Ер нь зүгээр гэр бүлтэй үнтэй явж ирсэн л үгүй юу? Гүү шүү дээ. Юу? Гү тэгэл тэршил аахгүй тийм үстэй. Гэр бүлтэй ширээ зүгээр чамтаа нэг гэр бүлгүйгээд чамтай ингээд уулзчаад гэр бүлтэй байсан байвал тийм тохиолдол байгаа юу? байж болно шүү дээ. Мэдгүй Болно шүү шүү дээ. дээ. Болно шүү дээ. Мэдгүй шүү дээ. Болох юм уу? Мэдгүй шүү дээ. Би яаж. Одоо ингэдэг байхгүй юу? Жишээ нь зүгээр яг одоо жишээ нь хоёрын ганц бий те. Тэгэл хоёроо тэгэхээр фри гэсэн үг байхгүй юу? Тийм шүү дээ. Ямар ч хүнтэй харилцаанд орох боломжтой гэсэн. Тэгэхээр энэ анхаа бол одоо харилцаанд орох болохгүй тэр чинь зохисгүй гэдэг. Хоёр бол тийм байр суурьтай шүү дээ. Тэгэнгүүт хоёрын хувьд бол эсрэгээр шүү дээ. Тэр бол чөлөөтөө. Тэгэнгүүт мэдээж хүнтэй танилцсан. За чи гэр бүлтэй юу гэж хоёроо асуухгүй зү. Асууна шүү дээ. Чи нөхөртэй юу гэдэг зүгээр танилцсан үгнээсээ. Зүгээр ганц бие юу шүү дээ. байгаа найз залуутай ч юм уу асуу шүү дээ. Тий асууж Тэгээд гүй юм уу те одоо гүйгүүл те дараагийн шатнд дахиад юу шүү дээ. Тийм ээ. чи гүйгүүл заавал зөндөө олон юу багч тийм. Одоо зүгээр миний асуулт тийм хүнтэй заавал оролцох шаардлага байхгүй шүү дээ. Тийм ээ тийм яг зөв. Тэр наа чи гоё байхгүй юу? Тийм шүү дээ. Өөр яг би зүгээр ингэж байгаа байхгүй юу? Одоо чинь яг гэр бүлтэй гэдэг юм бицээр ээж ингээл асуудал үүсэж байгаа хүмүүс өндөл байгаа шүү дээ.
тий. Тэгэхээр тийм байгаасаа л залуучдыг уриалдаг байхгүй тий. Бас энэс болж маш олон хүмүүс өмчирж байна тий. Маш олон асуудлууд гарч байна тий. Тэгэхээр хоёгаа шиг байгаараа. Хоёгаа шиг байгаараа тий. Гэтэ хамгийн амар нь хоёгаа ингэж байгаа шүү дээ. Ерөө чи үнэхээр одоо би эмэгтэй тий гэр бүлтэй эмэгтэй. Чи үнэхээр надад таалагдчихлаа. One night тий. Тэгэнгүүт хоёгаад байхгүй. Хэлж болно өстэй. Байхгүй. Биш тийм. Маргааш өглөө нь байсан байл чи яах вэ? Хэлэхгүй дээ гэмээс. Хэмэж биш маргааш өглөө ингээ байж ивэл чи андаа ингээ. Маргааш өглөө сэрсэн чи шууд над руу чиглэсэн. Ойга. Гурлаа зэрэг дээр. Ойга. Өглөө ингээд чи таяр ингээд орноос ингээд баслаа заяа. Тэгсэн чил тэр дуурж штэ нөгөө хүүгний ч утас. Ингээ харсан чи my love гэдэг асгад миний хань гэж залгуул яг. Гэтэ тэрэн дээр бол би мэдгүйгээр л яг миний буруу гэж юу. Чи өөрийнхөө буруу гэж бодох юм уу? Би мэдгүйгээр л тус. Тэг чамд байхгүйгээ хэлсэн юм чинь тий. Тийм. Надад өөрөө байхгүйгээр. Гэтэ яг гоо тэгээд би мэдсээр байж болов. Мэдсээр болоод үзэж явах. Тийм. Мэдгүй бол тийм тохиол байж болно шүү дээ. Мэдгүй шүү дээ. Тэгээ чи өглөө чи ингээд маргааш нь яриад юм бэ? Яг тийм юм сонсонгуудаа нэг ашиглуулсан юм шиг мэдрэмж авах. Үгүй шүү. Харин ашигласан юм шиг мэдээж байгаа шүү. Үгүй ашиглуулсан байгаа байхгүй. Нөөтг нь худлаа хэлээд ярьсан. Чихлаа яг хоорч. Яг хоорч. Өөрийн нэрийг Юу нь тэгж санагдана да ашиглуулсан юм шиг тий. Тийм шүү дээ. Тэгж л санагдаж. Яг бол Чи намайг гэл ингэ сууж. яаж юм бэ чи гэдэг. Чи ганц бигээ эзтэй. Тий. Апаа юу нэрээ зэгүүл нэрээ дээ. Нэр тэгвэл миний наз юу боддог юм тий. Гү чи юу боддог юм шиг жоо. Нөгөө хүнийг надад ямар бод. Би мэдгүй л шүү. Уурлаа. Надад ямар бод. Уурлах чинь тий. юу нэ гэдэг тий. Яасан. За дархан маань тэгвэл хөгжиж байгаа юм байна. Тэгээд дархныг бол ер нь гоё хөгжиж. Үл дүрдэл юу ачвал те. Одоо тэгээд маа дархан бас энэ номын ордон юм баригдаж шүү дээ те. Гоё болж те. Одоо нэг манай дархан байж тээ. Одоо юу дутагдчих. Одоо ерөөсөө араа нэг ийм Одоо гоё ивенттэй болно. ивенттэй л болмаар. 1000 ватт ч юм уу. Эм тоолоо. Тий. Ерөөсөө яг тийм дутагдаад байгаа байхгүй. Арина ч одоо хэдий. Манай арина чинь Суудлын 1600 зүгсэн. Хэд гисэн бэ? Тий. Би буруу сонсчихсон уу? Гөө арина тэгээд 2000 юм уу? тий. Арина чинь тэгээд дараа нэгдүгээр өртгөн өндөр. Арина тайз өнө байхгүй. Бүх тайз мастай юм. Хөгжим автор бүх тайз бүх юмтайгаа бэлэн. За болио 800 ордог. Тэгээд дотроо нэг тэрэн дотроо зөвхөн тоглолт хийдэг нэг юм заалтаа нэг найттай ч юм уу те. Ингээл залуучдын гоё ингээл өнгөрөөдөг. Одоо чинь гоё юм байна шүү дээ. Тийм төлөвч юм асуудал авах шүү дээ. Тэгэл болчихно. Тийм байв юу хамаагүй бид эндээс хүмүүс бас ирэх байхгүй. Тийм. Залуучууд те. Гоё ингээд одоо ер нь хотоос ч ер нь найзч яваа дархан гараа л да. Тараа дарханлуулж очиж ивэл та гээл. Тэгэл ороо. Тэгээ ярьж хахад нөгөө нэг ганц удаа ирэхээр нөгөө цаг нь айгуу давчаад ирж таачсан тийс. Хоёр болсон тий өө. Агч бүр 11:30 гэхэд 11:30 гэрлээ гасагаа цайны газар шиг асаад. Тийм үү? Тэгээд шүү дээ. Тэгээд гахаад гарцгаад тий. Нэгийг хараад өө тэг сууж ийн гэдэг. Тийм. Чи харин ч бүр 2 цаг болсоод ирж байна. Завраад агараа гэж. Нэгтэй сонин заяа. Тэр үед чи 11:30 гээд хаадаг байх үед чинь Диди нэг зөвшөөрөл аваад Диди найт клуб зөвшөөрөл аваад тухайн үед чинь би яг нөгөө нэг одоо юу гэдэг MC гээд надаар нэг хөтлүүлчихсэн. Тэгээ ганцхан Диди ажилдаг хгүй юу? Шөнийн 2 хүртэл үлүүдээ зөвшөөрдөг байж. Тэгсэн амар гоё. Орж идэг юм идэх. Бүгд орж ирээ. Бүгд ингээд 9 цагтаа ордгоор орно. 9 цагтаа яриаш ажил цаг байж. Тэр чинь өөс тэгээд 12 цагт нам хаагаад сургач. Сурсан. Тэгээд 9 цагтаа орж ирэнгуудаа 11:30 гингууд бүгдөө арай гаравч. Тэгээ бүр ингээд Диди чинь бүр 2 цаг хүртэл ингээд дандаа хоосон. Тийм үү. Өөрөөсө бүтэхгүй юм ингээд хааж авч. Тэгээ болсон шүү дээ. Одоо ингээд бүгд 2 цаг хүртэл болонгууд ордог цаг нь хашилц тий. 9 цагт байхгүй. Тэгээ байж яжсан яг нэг 11 магийн үед орж ийнэ байж байна тий. Энэ диско их. Бараг 12 маягт орж ийнэ. Тэгсэн нэг ерөөсөө энэ диско бар нэг яг үндсэндээ бол 2 цаг л байт юм шүү. Тэгтээ одоо дээдлэн тий.
Одоо ер нь Хүн ер нь одоо би л тэгж бодож байна шүү дээ. Клаб нэг ордог залууч жоох хурцсан болов шүү дээ байна шүү дээ. би одоо клабараа бодож байна. Гоё юм. Би хай орж ирээд ордон шүү дээ. Хүн ер нь зөндөө нөө. Пиг байна шүү дээ. Би л зүгээр тэгж бодож байгаа шүү. Гоё тухтаа дуу чинь нэ гоё юм намуухан дуута те. Би шимэл найз нөхдөйгөө мөрөө суул клаб дорол дан гэж байгаа юм даа. Нас ч явчихгүй шээ. Тэгээ наач юм шиш. Одоо залуучууд ч бас гоё ингээд найт мат Наач тэр гэр бүлийн бас нөгөө нэг ихтер хөвгттэй холбоотой болоод байгаа юм. Гөө. Ганц хоёрыг ганц уу Ганц явуулаад. би хүнд бол Хамгийн гадна энэ өөр ч надаас ах шүү дээ. Хүмүүс ах шүү дээ. би ч дүү шүү дээ. Өчнөө ах гэж өчнөө. Цаваад. Гарна л асууж гэж юм. Гүү шүү дээ. Чи доо нэг Китай гэж. Би ч залуу шүү дээ 98 байна. 98. Одоо нөгөө Бацаан багт байсан шиг нөгөө орцоолгон хамтагтай байсан шиг байсан бол гоё ихгүй юу? Гоё. Одоо энэ доочрлоо сууж байгаа шүү. Тэгэхээр би зүгээр тэрэн дээр яагаад тийм байсан юм аа? Одоо мэдээж түрүүний багийн хил дээр бол яг нөгөө нэг чөлөөт цаг өнгөрүүлэх юм их байна гэдэг байгаа шүү дээ. Хоёрдугаарт одоо тэнцээ оролдоо огт байхгүй байна шүү дээ. Тийм санагдаж байна. Ерөөсөө нэг төгсгчтэй сагсны тэмцээн. Тэр одоо айл дэвнгарын Тэнийг ан төгсөөд би тэрийг бас айл дэвнгарын ингээд төгсөөд яваад имээ өвөө болоод яваад ажиллаа төрлөө улсын гантлаа хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг авчраад энэ чи өсгчний зэн ингээл Өнцнийг осондоо аймагт хөрөнгө оруулалт хийж шүү. тийм нэг л та тийм нөгөө талдаа нөгөө хүмүүс Аймгийн мөнгөний ирэлт гэсэн. Чи нодлон нэг ойн баяр хөтөлсөн л явж ирсэн мэт тийм. Мөнгө нь чамд орж л байгаа байсан. мөн орж ийн. Тэгээд Тэгээд тэрнийхээ оронд томоохоо хэмжээний гоё тэмцээн оролдоо тий. Манай ой нэрэмжт одоо чи бид нар нэг төслөөлөө гээд манай ой нэрэмжт бид нар юу яа? Сангуужуулъя. Мөнгө гаргачих. За энэ залуучуудтай хөрөнгө оруулалт. Тийм үү? За ингээд залуучдын донд ядаж саксид тэмцээн. Эсвэл урлагийн тэмцээн. За бид нар ингэ чи гэвэл амар гоё ухаалаг тийм юу болох гэдэг. зөв. Тэр ойгоороо тэр хөрөнгө оруулж байгаа юм дээр бахархаж уулзч болно чи бид нар. Тий. Тэгэхгүй тэгэл баахан хүмүүс сакстаал тэнцээ ингэ байжсэн оройн наригтай. Тэгэл далтны юм яваал. Тэгэл далтны юм угаал. Тэгэл 2 3 хоног ягаад агуу хөлтөн хүлээгээл. Тэрний он аим гоё гасар хүн үрж байгаа шүү. Тэрний он зүгээр дархандаа залуучдын үйлчлэлээр нэг ингэ тэмцээн орлоо зохиоч. Бид нар өөрсөлдөд яах юм? Тэрний он бидний оронд энэ хүүхдүүд бас сакс тоолог. Бид нар харъя. Алгадчихаа тий. Алгадчихаа гоё. Бид нар шанглын сан гаргачих. Бүх юм гаргачих. Тэгэл ах эгч нарын зүгээс юм шүү. Жил дараа жил тэдний үеийнхэн яа хийнгээл. Ингэж хийвэл аим гоё ихгүй юу? Одоо нөгөө сайн нөгөө дарга хэлээд байгаа шүү дээ. Азан дарга хэлээд байгаа. Аав эцэг хий саксид эцэг эцэг. Гэхдээ тэр шигтэй чи агаар нэг үстэй. Тий, агаар нэг л тий. Тэ? Дархандаа тэр чинь зүгөө гэл. Тэгээд яг хөө тэр үедээ уулзаал сайхан найз нөхдөйгөө уулзаал нэг газар суугаал 5 өгөөс солил. Окей, өнөөдрийн үйл ажиллагаа гоё болно шүү. Гол нь тэр мөнгөө доод үеийн хүүхдүүдэд зарцуулж байгаа гоё хөх тий. Залуу үедээ зарцуулаа тийм. Би зүгээр хэлэх гэдэг юм тэмцээн уралдаан байхгүй байгаа болохоор юм болоо гэж хаад байгаа байхгүй. Одоо тэгээд Гэтэ ер нь заавал тэгэл тэмцээн уралдаан зохиох хэрэгтэй юм уу ер нь? гоо тэрнгээр чинь нэг хүүхдүүд юу яд юм бэ? Одоо бид нар би ч гэсэн анх тэмцээн уралдаанаар л байж байгаа байхгүй. Одоо оюутны урлаг наадам гэж бид нар ч анх явж эхэлж байгаа шүү дээ. 10 жилдээ байхдаа бас тэр тэмцээн аас тэмцээн тэрнгээр бид нар өөрсдөө хөгжүүлж байгаа байхгүй. Тэгэл тэр нөгөө нэг одод болохын хүслэн одод бидний донд гээл. Тэгэл оддын гараа гээл. Тэр болгонд бид нар чинь ордог гэсэн байхгүй. Тэгэл тэнцээ чинь ингээл аим гой нөгөө үеийнхэндаа ингэж танигдчих. Хамгийн гол нь бидний зорилго нь үеийнхэндаа карьер өсгөх гэж орж байгаа байхгүй юу? Тэр нь гоё харагдах гад. Тэнцээ байгаа тэр сургуулийн охинд гоё харагдах гад шүү дээ. Тэгэж орж байгаа л тэндээсээ өөрсдөө олоод байгаа байхгүй юу? Би ийм аюустай. Тэрнгээр аим гоё хүмүүжээд эхэлчихэж байгаа байхгүй тий. Тэгээс нөгөө нэг босон болоогүй тэмцээн оролдоо ингээд 10 жилийн донд ингээд хөөхөн зохиогоод тахад орох хүүхдүүд нь орж лээ л дээ. Тэрийг үүсэх хүүхдүүд нь үзлээ шүү дээ. Тийм үстэй одоо. Тэгэл тэр зондос чинь хүүхдүүд өөрийгөө олоод гоё хүмүүжих байхгүй болно. Би энэ аюу хүндлээл манай энэ туулт юм билээ. Танилцаал тий. Тэр бүжилт юм билээ. Энэ гоё сакс туулт юм билээ. Энэ тэр тэгт юм билээ. Бид дүү ч яг тэгж л ярьдаг шүү. Тий одоо ч тийм юм байх ёстой л байхгүй. Байхгүй. Гол нь үзэхгүй ч хийж Одоо ч тэгээд нөгөө хам бүх юм ингээд нөгөө эргэлтийгээд өөрчлөлт орцсон. Одоо харин буцаад бид эдийн нөгөө хүүхдээс үе юм эхэлж байгаа. Одоо нөгөө пүбө өмдөмснүүд шиг тий. Одоо бидний чинь Бацаан багт чинь яг нөгөө
Хипхоп хатлаа живэд явж явах та. живэд явж явах нөгөө ийм тарпизуултаа гутал гар хийцнэ. Тий. Тэ. Тэгэл нөгөө ийм Аляскан хүрдэг пүбүү өмдгөл тэгжил явж исэн шүү дээ. Нэг тарвиз золтой гутлаган дээр штрикер нэр нэр. бичсэн. Чи хар баг. Тэгээ нөгөөх нь амар халтирдаг. Мангар суусаа. Амар Тэгээ хамгийн амар хүүтэй. хүүт. Тий хүүтэй. Тийшээ зүгээр үсгүй зүгээр бараг ийм гутал. Тий, зүгээр нэг нэг- гутал юм ааш. Ширэн зүгээр шир штэ тий үсгүй ширээр. Тэгээд олон нөгөө нэг одоо энэ нөгөө хөөс юм байдаг шүү дээ тий. Хөлдөөд. Тэгээ нөгөөх нь хүүс чарга шиг сүг. Тэгээ тэрэн дээр нэг юу наач. Юу хадч нэг юм. Коноф. Конофнод хадчих тий. Нөгөө За Тэр үедээ тэгээд гоё. Тэр үед чинь тэгээд нөгөө юм нь одоогийнх шиг ингэ тэндээс алуу тийшээ ороод захиалаад ийм юм авчий гэдэг тийм юм байхгүй болохоор чинь тэгээд. нөгөө тембер Ямар дээр үе хүмүүс вэ? Эцэг залуу тасаа. санаа уйг мэдэхгүй гэж. Талаа үед яваасаа. Очтой. За хоёугаа өсөө оргуулж ирсэн үү? Урт өстэй ирсэн үү? Байсан биз. Яг хэр урт байсан. Корей стилтэй. Би бүр шүлчих гээд корей мөрөө бол би нэг хийдгүүс. Угсаал багасаа хипхопоор явал Уйгаа бүр хусуулчдаг ус. Хоёроо ер нь бол байнгын хусдаг байсан. 1980 онд. 1980 онд манай энэ үстэй. Дахиад Даг авахын өмнө. Хоёугаа ч аваа хэдэн жил аа. Би бас аваа хэдэн жил үсгүй халзан явсан шүү дээ. Тэр үе чи бас нэг юм. Угаасаа бид чинь нэг юм жижигхэн тий уул тавиад авахулчдаг байсан. Тий уул тавиал авахулчдаг ус. Итгэвтэй яг юм сонин тэнгэр газар шиг байсан юм тий. Бид тийг ингээд яг ингээд бүр ингээд яг тийм нөгөө нэг одоо хипхопта живэд тий өмднийхэн салтааны өвдгнөөсөө доошо тэгээд үсээ ингээ хусцсан ингээ явж байхад одоо манай энэ ганаачин эсэргээр нь ургуулад Тэгэхээр өөр салтаага тултал татаад явж исэн тий. өөр Салтаа бол талж байгаа. Дөлөө тавьж чинь юм байсан шүү дээ. Тинчээ бол бид нар урхаж ийс тавьжсэн. Тий. Гэтэ ингээ үсээ амар ингээ ургуулаад корей Урхаж ийстэй. тий. Тэгээд ийм өргөн өмчтэй. Одоо дөлөө Өргөндөө заяа. Тэгээд Дөлөө жагаа тэрэн дээр ингээд цоорхоо эсвэл ингээ хээтэй. Билизнаа гэдэг. тий. Хийж явдагсан. Тий. Тэгээд Сэргээрээсэн боос тий. тий. Тэгтээ хипхопыг бол өмсөд хипхопын дараа орсон. Би бол яг гэсэн. Хипхопыг бол яалчгүй бобо өмсөөл, шак өмсөөл, мэжик өмсөн гангаан харагдаад, мэжикний ардлын нэг юм ток гэж дуурал. Тэрийг гангараал заал руу орж гайхуулаад явж ирсэн юм шиг. Угаасаа гэхдээ ер нь бол одоо энэ манай тухайн үеийн одоо нэг хипхоп хамтлагууд ялангуяа яг тийм нэг альбом одоо гадны дуучдын альбомууд байгаа шүү дээ CD. Тэр дунд чинь нэгэн заавал инструментал байдаг байсан шүү дээ. Тэгэл тэндээс чинь л дуунуудаа хийдэг. Тэгээ ихэнх дуунууд нь яг нэг инструментал дээр адилхан дуунууд хийдэг те. Танаа хаалт яг тийж яг нөгөө яг бүр гадаад ингээд үгийн Монгол болгоол госсон хэдэнд байна. тийм ямар тийм байгаа шүү дээ. Байгаа шүү дээ. Хайрын дуу байгаа шүү дээ. Хипхоп амлагт найдвар байдаг. Хайрын дуу. яг үгийн үгүй нь бол биш шүү дээ. Үгийг орчуулаагүй шүү дээ. Зүгээр чи Өгөөгөө фонограммын гуссан. ингээ нөгөө яг нөгөө Үг нь монголчилсан. тий монголчилсан тий. Тэгээд чи байж л уус. Хайрын дуугаад ёстой ирж байгаа. Тийм шүү те. Тий. Тэгээ чи баг өгүүлдэг бас попын гусчихдээ шүү дээ. Тий. Ман чи амьлаа шүү дээ. Замда рок шан. Өөр сүүлөө зохиол руу орж ирнэ. Зохиол руу орсон мэт сүүл. Нас явж байгаа тий ойга. Энэ нас яваад. Сүүлд бид нэг хөсөл дууг одоо шинжилж байгаа байхгүй. Тэгээ сая нэг Холланд орсон чинь дахилтын дуулж ирсэн. Дундуур Хөөн нь шааш нөгөө. дундуур нь харин тий жавхлангийн хоолоо орж ирж лээ. Дундуур нь Тэснэг юу болж байна гэж хэлсэн шүү дээ өөрөө. Дундуур нөхөө гэж. Тэгээс өмнөх нь байхгүй болцоо лээ тий. Бид болчоод хэдэн жилийн дараа буцаад гэж болоо. 2000 ер нь бол 10 оноос хойш болсон шүү дээ. Яг 10 он гэхэд болцсон байсан шүү дээ. 10 наавын 20 жилийн очи 22 онд болоо шүү дээ. 10 жилийн дараа. 11 2 жилийн дараа болчихсон. 22 онд юм уу? Тийм шүү дээ. Тийм. Тийм шүү дээ. 22 шүү дээ. 22. За өндөрлөө. Шавдаг хуйгаал хэд юм да. Ер нь шахт. Янзлдаг уйгаал гэдэг Тийм, янзлдаг хуйгаал хэд юм да. Ойга юу юм уу? Яг түрүү нэг юм. Эрка гэдэр ингээл яриад л ажилласан. Үш. Тэр анхных хэрэг хизээ. Санаа алдав. Тийм ямар юм бэ тий. Анхны хүнтэй онцсонгаа мартсан. Эсвэл сандан үеж юм байдаг байхгүй. Мартаагүй л дээ. Үгүй яа санжил байгаа л да. Тий. Би юу? Би мэдгүй дээ. Эдон
яасан бэ? Угаа гэхдээ анхны хүнээ. Эмхтэй юм баг шүү дээ. Үгүй тэргээ санд юм. Тийм үү? Чиний эмхтэй юм уу? Эмхтэй шүү дээ. Тийм үү? Тэр бол тэр их санаа шүү дээ. Цариг нөө гостой байсан. Гостуу Тийм. Гэтэ онцсан байж. мэдж байгаа. Тэр чинь нөгөө гоё юм болдог байлаа шүү дээ. Тэгээд. За юу гоё гэж вэ? Тэр чинь би ч бүр хотод байх тоо. Хэд настай? Тообоо вэ нөө? Хойгоод бол тоо байхгүй шүү дээ. Манай хойгаа чинь юу яадаг? Тоогоо алдсан уу? Тэмдэглэдэг. А Нөгөө тэр наа чи нөгөө тэмдэглэжсэн дэвтрийг алдчихсан. Хуанзига. тэргээд оо. Үг наадсан. За маа. За өндөрлөхөө. Тэгээ. За нэг ороолгондоо баярлалаа. За баярлалаа. Тэгээд өндөр ажилласан. Гэтэ юу шүү энэ нэг одоо ингэ нэг удаа ороод болчдөг юм шүү дээ. Тэгээд дараа нь магадгүй гоё те бас ингээд нөгөө бүр ингэж одоо наавтагаа ч юм уу те ингээд олуулаа ингээд ороод бас. Яг тухайн үеийн гоё бас нөгөө яг нөгөө театр дээр ингээд цугладаг байснараа бас. Тий. Яавал Бас ингээд ороод дуучдууд зөндөө байсан шүү дээ тий. ингээд бүр олуулаа те. Манайх ч бүр нэг хорол гэсэн 6 онтой ингээд бүр 20 30 Театр руу орохоор хөөш болооч энэ 15 6 дахь нь орчлоо шүү дээ. Танаас чи хэдүүлээ. Нагараа дүүмтэй ингээд 10 сая Одоо болооч одоо болно та нар зогсоо гэдэг. Алаа тараач хороолоор орж тийсэн. Хуучин тахна. Зоолоо ягаад нэг ороол руу явцсан гэж дээ. Зоолочтой төмөр сан өгч шүү дээ. Өө тэгэл зоолоо өтөр чи нийлдэг байх. Бүр багын найзууд. Зоолоо багийн хоёр чинь бүр нөгөө нэг турк сургуулийг security болгодог чи энэ хоёр. Зоолоч юуны дахны дэ ортлын юу хэдгүүрээр өглөө тий. Тэмчээ билсэн шүү дээ. Бас манай сургууль. Тэгээ зоолоо өтөр чи бүр ийм өтөр чи бүр муудалц танилцчихсан юм аа чаавас. Тэр чинь нэг сургууль болохоор. Турк сургуулийн хашаанд төрних гэдэг юм чи ховорхон байсан хайш юм. Тэр чинь төмөр байвал аваач. Төмөр байвал авч тушаах гэсэн юм аа шаарнууд Тушаачдаг байсан байхгүй. Ер нь бол би тий. хоёр баачка авчихсан суглуулж авахгүй юу. Тэгсэн чи манай компани чи эндээс авч явахгүй би тэнд аваацсан гэдэг. Тийм байхгүй би энд аваасан. Би тэр тэгж муудалцсан таньчихсан. Тэгээ шийд гусна тий. Тий. Голцоо алгадаад аваач. Та нар ерөөсө госгүй юм байдгүй юм шүү. А та нар гэж. Цавд та нар. Нөгөө хөдөлдөг болгоныг идчихий гэдэг шиг те нүдэнд харагдсан болгоныг хавирдаг байлаа шүү дээ. Алгадаг. За ингээд нэвтрүүлээд дуусгая. За баярлалаа. Подкаста дуусгая. Тэгээд дараагийн дугаараар иргэн уулзъя. Дараагийн дугаар дээр бас манай хэд ч гэсэн сууж болно те. Гэж чад нэг ярилцж байгаа. Тэр наавынхын тал суух гэдэг шиг юм те. Тий бид ч нөгөө наавынхантайгаа их ойрхон байхгүй. Наавынх нэг тусад нь оруулаад наав та хоёрыг хамтд нь оруулаа. Яа талаа хоёрыг баталгаа. За тэгээд ганаагийнхаа мөндөг дүүгийнхаа энэ гоё одоо студийн цаашдын уран бүтээл ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд баярлаа. За тэгээд нэг дуулъя гэж дээ. За. За. Яа.